тийм ингээ ерөөс ингээ бүх амьтан чинь анх загас байсан гинлээ. Тэгээ ямар санд амьтныг загас. Тэрийг ингээ сүүлд нь биолог дээр зааж байгаа. Тийм зөвүүн богоц. Гэхдээ тэр мүү зайлвал баг сургууль сэж төгсөөгүй мэжис хөдөөний чагунц хаанаас ааж тэгж яваад амдамжаа сонсцсон. Тийм амьтны их загас гэж байгаа. Тийм тэгж ярьж исэн. Йоо. Тийм. Яг одоо бүсгүйчүүд бол одоо би одоо гундах гэж байна. Тэгээ би эргэж одоо би ингээд те өөрийгөө илүү арчилдаг ч юм уу. Тийм ээ өөр найз нөхдөд болдог ч юм уу. Тэр Бальзакинаас. За 40 наснаас амьдрал эхэлдэг гэдэг үгийг бүр хэдэн мянган жилийн өмнө буюу Аристотель хэлсэн гэдэг. Оо за. Зөвхөн худлаа гэж магадгүй шүү. За. Гэхдээ бүр ингэ эн чинь саяхны л одоо жишээ нэг нөгөө амьдрал нөлөвсөн дургуугээ аюу үг гэж боддог шүү дээ хүмүүс тий. Хоёлоо тэгвэл ер нь ингэ нөгөө нэг санаанд бууж байгаагаараа юугаа мөнхий сэдв гэж хүрээгээ татж агаад хүрээ дотор орж ирсэн санаануудаа ингэж яриул гээд тий. Тэгээд ганц нэг тэмдэглэх ёстой юмнуудаа тэмдэглээд явчих гэж бодчих. Зөвхөн юун дээр өчигдөр үржигдрийн тэр Бадмарагчаа найруулагчтай ярилцсан. Би ч одоо ингээд нэлээ идэг ийм хүмүүстэй ярилцчихлаа. Эхлээл ингээд аягүй сонин шок ороод исэн. Тий. Тэгээд танд ямар санагдав? Тэгээд надад бас аягүй гоё сонирхолтой хэлсэн шүү дээ. Тий надад бол сонирхолтой хэлсэн тий. Өмнө сонсож байгаагүй, өмнө бодож байгаагүй юм л ярьж илээ. Тий. Би ер нь энэ сэдвээс айгу холоо юм а гэдэг би өөрөө айгу сайн мэдэрсэн. Ер нь тол юм байна тий. Зүгээр ахуй амьдралтайгаа яг ингээд үдсэн харснаа ингээд бодох юм бол хөшнөөл юм сонсч ирсэн. Тэгээ үдсэж ирсэн, гайхаж ирсэн юм зөндөө дээ тий. Мэдгүй зүгээр яг ингээд нас яваад ирэхээр ямар ч байсан мохор сүсггүй гэж өөрийгөө хэлж чадхаар болдгийл юм билээ. Тийм үү. Би ер нь мохор сүсгтэй юм байна гэдэг ер нь хүлийн зөвшөөрдөг юм шүү. Тий. Мохор сүсггүй гэж хэлж яах гэдэг чинь би одоо залуу байхад бол аюу шинжлэх ухаан ш одоо нэг үгээр хэлэх юм бол би ухаантай их тийм ээ боловсон хүн гэж хэлэх гэдэг нь шүү дээ. Тий. Тэр нь аюу дагамгаалдаг байсан юм шиг санагдчихээн. Тэгээд одоо яг үнэхээр тийм биш. Тайлбарлаж чадахгүй юм зөндөө шүү дээ. Тий. Мэдхгүй юм зөндөө байна. Тэгээд батлаад нотлцсон юм бас алга байна шүү дээ. Тийм ээ. Одоо ингээд нэг бас нэг актер нэг хүмүүс би тэр Оросын эрхүүгийн сургуулийн профессор нэг Давиденко гэдэг нэг хөшин байсан. За. Тэрэн дээр очдог байсан. Тэгээд тэрнээс ингээд заримдаа ингээд гоо та одоо яг юм сүнс байдаг гэж итгэдэггүй хөхөр. Итгэхгүй хамаагүй тийм ээ. Тийм. Миний итгэхгүй хамаагүй. Тэгээд тэрүүнийг нэг нотлчих юм баахгүй болохоор тийм ээ. Баахгүй гэж хэлвэл айгу тэнэг хэрэг болно гэдгийг л би хэлнэ яах юм бол мэдхгүй юм хүн баахгүй гэж хэлж болдгоо ингээд. За. Тийм. Тэг мэдхгүй юм чи өгөөсгөж л болдгоо юм гэдгийг л би сайн мэднэ. Тэгэхээр мэдхгүй юм би мэдхгүй. Тэгэл би бол хайдгаал гэж хэлээ. Тэгэхээр тэр профессор үнд гэж хэлж ийн гэдэг бодохор чи бас л нэг юм хэлээд байгаа байхгүй. Тэгээ би тэгэл түүнээс хойш аягүй их боддог болсон. Нөө санаж нөө юунд очиод эрэнд очиод нэг миний нэг хуян хөшдөг байсныг зүгээр болгосон гэдэг. Тий нэг үздэгчүүлөө нэг авгаа. Пүүга юм үлээгээд. Тий. Ариг үлээж байгаа маа тэр чинь бас зүгээр үлээгээгүй. Ариг болгож одоо пүү гэж үлээгэнгүүтээ 2 3 пад гэсэн. За одоо яв. Тэгээд хажууд нэг хүүхэн ороод ирээд таны ийм над аягүй их тохирлоо баярлаа гэсэн чи очиж зүггүй загнаад тийм хүмүүс чинь нэг хүмүүс загнадаг шүү дээ. Тэн ингээд тушаагаар тийшээс яг нэг тийм зан үйл гаргаж ир би тэгээ за энэ ч та бас нэг лөөр чи мөнгө цалгадаг гараа байдаг гэж бодож ирсэн. Тэгэд өглөө сэрсэн чинь тэгэд ямар ч тийм мөр өссөн юм байхгүй. Тэгээ би тэрэнд аягүй гайхсан л да. За би итгээд за тэр хүүхэн тэр авгаа үнэхээр актер ичдтэй гээд итгэжсэн бол миний итгэл надад нөлөөлөд миний организмд тийм ээ нөлөөлсөн гэж одоо нэг тайлбар хэлж болох юм те. Тэгэхэд би өөрөө итгээгүй эсвэргүүцчихсэн хүн надад үйлчлсэн бахар чинь одоо юу гэж тайлбарлах вэ?
Тэгээ за би мэдэхгүй юм шоолж болохгүй юм байна. Тийм ээ. Шүүж болохгүй юм байна. Тийм. Ямар сони юм бэ гэж орхий. Надад үйлчлэлээ гэж дахиад тэрийгээ дагаа шүтээгүйгээ дахгүй юм байна тий. Харин тий. Ерөн зүгээр хоёлаа чинь ингээ хэдэн жил одоогоос нь баг 7-8 жилийн өмнө илүү дээ. Та нэг намайг бас тэгжсэн юм аа ингээ нөгөө чи залуу байна. Ер нь айгүй максималист байна тий. Гэт ер нь залуу байх тусмаа ер нь нэг юм аливаа юмд нэг юм максимал утгаар айгүйх. Тэгээ туйлширч ханддаг. Тэ ерөөсөө ингээл шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Тэ юу яриад солиороод бухарсахтэй байгаа юм байгаал ингээл тасгэргаал. Тий. Ерөөсөө ингээл тэ юмыг ингээд нэг тийм туйлын утгаар зүтгүүлээд л яг. Тий. Юу гэсэн үг вэ? Амьдралыг бүхэл юм рационал байдлаар тайлбарлаж болно шүү дээ. Бид нар тайлбарлаж чадахгүй байгаа болохоос биш гээд би яг тэгж хэлсэн байхгүй. Бид нар тайлбарлаж чадахгүй байгаа болохоос биш. Тий ингээд бүх юмыг рационал утгаар нь уулан тайлбарлаж болно. Бид нар л чадахгүй байгаас гэсэн. Та за чи үнэхээр залуу байна тий. Ер нь айгүй дэм юм дэм максимал утгаар наад чи насных баха. Тэгэл ингээд нөгөө тэр чи ингээд нэг юм ер нь баг нэг юм 35 6 баг 40 хүртлээ юу ядгүй биш үү. Хүн нэг тийм амьдралын амар том цохоонд огцом нийтлэгээрээ нэг ортгүй мэн гэж бодсон шүү дээ. Ер нь би харин тий. Ер нь ингээд ажаад байхад ингээд хүн чинь ингээд жоохон урт амьдрах тусам бол их юм үздэг. Тэр болохоор ч ингээд өмнө миний бодож исэн бодол нэг эрс өөрчлөгдөж болно гэж хэлээд байгаа шүү дээ. Би худлаа хэлсэн байж магадгүй. Гэхдээ сүүлийн би 2 удаа фэйсбүүкээс ингэж уншлаа. 40 наснаас амьдрал эхэлдэг гэдэг үгийг бүр хэдэн мянган жилийн өмнө буюу Аристотель хэлсэн гэдэг. За. Зөвхөн худлаа гэж магадгүй шүү. Гэхдээ бүр гэдэг эн чинь саяхны л одоо жишээ нэг нөгөө амьдрал нөлөвсөн дургуугээ аюу гэж боддог шүү дээ хүмүүс тий. Тэгсэн чинь үгүй 40 наснаас амьдрал эхэлдэг. Тэг мэдгүй би үл жоох эргэлцчихлээ байна л да. Тэр үеийн дундаж насл хэд байсан мэдэхгүй байна. Тий. Гэхдээ одоо ингээд би зүгээр ингээд бодохоор ер нь ингээд зүгээр ингээд 40 гараад ирэхээр нэг цикл нь Чимбай хөвтөр бас нэг ярьж ирсэн. Айгүйх нөгөө нэг юм ойр эргэн тойронд юу болдго юм бэ? Оршуулга гашуудал болдго юм байна. Ингээд дандаа л ангийн групп, найзуудын групп ерөөсөө л тэрний тэр өнгөрөөд энэ өнгөрөөд ийм ажил явдал гээл ингээд тэр нэг юм үе байд юм уу гэж бодсон шүү дээ. Тэгээд ирэхээр хүн чинь ингээд янз бүрийн юм эргцүүлд юм байна. За тэгээд бас ер нь нэг юм одоо юу гэдэм бэ? Нөгөө хүүхдүүд баг байгаад томроо дэрэнгууд асуудлууд айгүйх үүсдэг юм байна. Эсрэгээр нөгөө хүүхд томрохлууд юм аа гэдэг шиг. Ингээд 40 нассан дээр ер нь нэг юм асуудлууд айгүйх ингэж одоо юу гэдэм бэ? Амьдрал руу орж ирдэг юм байна. Тэр асуудлууд чинь манусыг тэгэл эргцүүлэл рүү хөтэлдэг юм байна гэж бодсон шүү дээ. Би ер нь 20 30 наснд нэрээ ингэж янз бүрийн бодож байгаагүй шүү дээ. Тий. Тэгээ одоо ингээл хүмүүстэй ингээ яриад явангууд сүнсгээл явангууд л одоо хоёлаа ер нь бол ингээ би тэгж бодохгүй. Сүнс гэхэд 5 миний л бодсон. 5 6 дугаар их юм бэл. Чи ингээд сүнс гингууд одоо энэ соёлын нөлөөнөөс болоод сүнс гэдэг юм чи эхлээд биднэрт анх ойлгохдоо ийм цагаан үстэй, ийм сексист урт үстэй, цагаан өмөрөгтэй, тэгээд ингээд муу ярыг хүн алах гэдэг. Тэрийг сүнс гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл тэнд чинь эсрэгээр одоо энэ буддизм болохоор миний дотор нэг юм сүнс гэдэг юм уу, ухамсар юм уу, яг юу юм мэдгүй. Нэг юм байгаад байгаа байхгүй. Намайг өгөхээр ингээд салаад одоо тэр өчигдөрөн дээр Бадамар гिचэн найруулагчийг харуулвал миний сүнс ингээд 100% байлаа гэж бодоход би өхөнгууд надаас гараад тэгээд ингээд сарнаад тэгээ магадгүй дараагийн төрөл мөрөл гэдэгтэй итгэлтэй байдаг бол тэр нэг 40-50% шалтгаан нэг хүн рүү ингээд очиж шингэхээр тэр сүнс гэдэг байгаа мэдээлэл дахин төрөөд байгаа мó гэдэг нэг юм яриадсан. Тэгэнгუთ сүнс гэдэг дээр гэхэд л би л ингээд 2-3 янзын юм ярих юм гэж бодсон. Христийн шашныхны тэр одоо ариун сүнс гэж яриад байгаа. Библиэл дээр тэгсэн ирнэ муу сүнс гэж сатан гэдэг нэг юм яриад байгаа. Тий айгүй бодиттой яриад байгаа шүү дээ чинь тий. Тэгэхээр чин сүнс гэхээр л 2 янз л юм байна. Муу ярын сүнс, сайн сүнс ч юм уу. Тэгээ ингээд хөөгд явхаар баталгаатай биш ч гэсэн ингээд яг сүнс гэхээр ер нь хичнээн янз ухтхан байгаа. Ер нь сүнс гэнгүүт хумсар юм уу? Яг юу юм? Тий энэ дээр гэхэд хоёлаа ингээл хүмүүстэй ярилцаал, уншснаа нийлүүлээл ингээл яриад ингээд явхаар өчнө олон дугаар юм. Яг ингэхээр нэг энэ яриа явсараа итгэл үнэмшил рүү орно. Тий. За хүн юу гэж итгэж үнэмшдэг. Тэргээр их хүлээж авах бах. Тэгэхээр за христийн шашинтай хүн бол яг тэр өөрийнхөө сургаалаар сүнсийг яг тэгж хүлээж авна. Тий. За нөгөө манай найруулагчийн юугаар бол ингээд шингээд ороод ингээд
Олон задраад ингээд те молекул задраад явчих юм байна. Атом нейрон одоо юу чи болдгийг те. Тэгээ задраад явчих юм байна. Тий. Мэдгүй зарим юун дээр ингээд христийн шин дээр аюу сонин ингээд би чинь буцаж амьлна гэсэн нэг тийм сургаал гэдэг шүү дээ. Тийм билүү? Тийм шүү дээ. Тийм үү те. Би уншиж лээсэн л да. Одоо тэр нэг юу тэр нэг шүүхөдөр ирээд за эцсийн өдөр Есүс ч эргэж ирнэ гэдэг байгаа шүү дээ. Онлоороо бол. Тэг христийн шнийхээ онлоор бол. Тий. Ирнэ шүү дээ те. За. Тэгэхээр нэг ингээд бүх одоо авс онгоог одоо те. Тэр хүмүүс амьлаад буцаад ирэх юм байна л да. Шинэ биетэй болоод. Тий. Тэг би энэ бол физик бие нь бол магчлан ингээд унших юм бол. Яг тэгж ойлгомоор. Тийм физик бие байх боломжгүй шүү дээ. Ер нь бол аль хэдийн уусаад алхуулсан гэхээр тэн дээр барыг физик бие гэж тэнцээ байгаа. Аюулсан. Тий. Тэгэхээр ийм парадокс бас үүсдэг юмуд байна. Тийм бах. Тий, парадокс үүсдэг юм зөндөө юм байна. Нийгмийн шалгалт гэж байна. Тийм парадокс үүсдэг юм байна. Тий. Тэгээд мэдгүй. Тэр нэг бол тэр хүний л итгэл үнэмшил өстой мэдэх бах та. Тийм бах тий. Тий. Та ер нь ийм сүнс гэж яг юу юм уу ингэж эргэцүүлжсэн үү? Би бодохдоо тэгж боддог шүү дээ. Тийм сүнс гэдэг ингээд миний оюун санаа бахал гэж л боддог шүү дээ. Би бүр ингээд би стендэлтэй огт эргэцүүлж байгаагүй юм байлээ. Ер нь оюун санаа гэж би боддог байсан. Тийм. Миний одоо ингээд бодол ингээд гинт алга болчих тэгэхээр аягүй сонирн баг үст. Тийм. Миний оюун санаа, оюун бодол юм болов. Гэсэн зүгээр л нэг тийм өнгөцгөн бодол байсан. Зүгээр тэрнээс гүнзгийж лавшруулж бодож байгаа. Тийм, лавшруулж бодож байгаагүй. Тэгээ заримдаа үхлийн тухай бодно тий. Чи хэлсэн шүү дээ ингээд хүмүүс чинь ингээд 40 хүртэл ингээд үхэл зовлон одоо юу эсийг үзэх үү тийм ээ. Хайртай хүнээ алдаж үзэн одоо юу эс тохиолдох вэ. Тэгээд би бүр хамгийн анхны миний оролцсон оршуулга 74 онд болчихсон оршуулга. За. Тий, манай эмигийн их чинь бас ороод. Тэгээд тэр оршуулган дээр очиж ирснийг би аягүй сансан гэх. Тэгээд ингээд тойроод ингээд үнсээд ингээд шалгах гүйцэтгээд тэгээд надад хүчээр дойроод шалгах гүйцэтгэхэд би яагаад очивгүйгээд зугтаацсан би аюу сайн сандгийн. Тэгэл тэр үеэс эхлээл хүн ингээд өгөхээр ингээд булаад тэгээд дахиад хизээч уулздгүй юм. Тэгээд нэг тийм л үхлээс тэгэл их айдаг л санагддаг шүү дээ надад. Тэгсэн чи аюу би бас ингээд нөгөө одоо ингээд нөгөө үхэл мүхэл гээд ингээд мөнх бас амьдрал сүнс ингээд ингээд судлаа явж судлаач явах уншаад явжсэн чинь саяхан дахиад фэйсбુક дээр нэг юм жижиг нийтлээ лээ. Биш фэйсбુક дээр биш юм байна. AI-аар хайгаад тэгээ Gemini гаргаж өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг ийм юу байна лээ. Англи хэл дээр байсан нийтлэг монгол руу орчуулсан чинь ер нь бол дэлхийн нийтээрээ ялангуяа сүүлийн нэг 150 жилийн дотор хамгийн том өөрчлөгдсөн юм. Дэлхийн нийтээрээ хүмүүс үхлээс айдаг болсон гинэ. Үхлээс айдаг болсон гэдэг нь яагаад хүмүүс үхлээс айдаг болсон гэж чинь одоогоос 200 жил орчмын өмнө бол хүмүүс ер нь үхлээс ер нь тэгж айж бэргэдэггүй байсан гин. Цэрбдэггүйс яагаад гэвэл үхэл бүр амьдралынх нэг хэсэг байсан гин. Тэгээд энийг айгүй гоё ингээд логиктэй тайлбарласан байл. Имлэг хамгийн дөрвөлөд үхлийг биднээс салгаад аваа явцсан имлэг. Урд нь бол 200 300 жилийн өмнө ерөөсөө л хүмүүс гэртээ өгдөг байсан. Тэгээ ингээд хажууд нь ингээд цогцсон бай ажил байдаг байсан. Хоёр хоноо ч юм оршуулдаг л байсан. Хүмүүс өгчл байдаг. Тэнд ангаах хаан гэж юм одоо имлэгийн салбар үүсээгүй учраас домч момчл байсан. Тэгээд гэрт нь ирж үздэг. Тусдаа имлэг байгаагүй. Тэгмүүд имлэг өвчтнийг тусад нь аваа явцсан чинь хүмүүс үхэл харахаа болцсон юм байна. Тэгээд эренгууд харахаа болсноос болоод ер нь бол нөгөө үхэх процесс яадаг гэдэг бүгд нь бидний нүднээс ихэнхдээ далд болоод ирсэн чинь үхэл ихэнхдээ аимшигтай болж эхэлсэн гинэ. Тий. Тэгээд дээрэс нь нөгөө хамгийн том юм соёлын нөлөөнүүд үхлээр дамжиж орж ирсэн янз бүрийн кино, уран зохиол, энэ төрлийн юмнууд чинь үхэл бол ерөөсөө нэг юм аимшигтай, амар юм дандаа муухай юм гээд. Тэрнээс ер нь бол сүүлийн одоо 200 жил өндөрлөхт ийм болсноос биш. Тэгээд дээрэс нь нөгөө хүмүүсийн дундаж насалт уртсан. Тэгээ юу вэ? 200 жилийн өмнө дундад насалт чинь 37 8 байсан юм шүү дээ баг. Тий. Тэр нэг Бальзакийн нас гэдэг байгаа шүү дээ. За. Бальзаковский возраст гэдэг. Тэр ямар Бальзакийн насн дээр хүн үрээд ирэхээр ингээд нэг
эхнэр нөхрөө сольдог ч юм уу, өөр хүн шохордог ч юм уу. Бальзакийн бас яг тэгж яадаг гэнэ. За нэг юм сонир Би одоо яг ингээд хөгжих гэчээд одоо хөгжихөөс өмнө би одоо гэдэг те. Одоо энэ бандын жаргалаа идлээ гэдэг ч юм уу те. Тийм бодол орж ирдэг гинэ. За. Тий, тэгээд би одоо яг одоо бүсгүүчүүд бол одоо би одоо гундах гэж байна. Тэгээд би эргэж одоо би ингээд те өөрийгөө илүү арчилдаг ч юм уу. Тийм ээ, өөр найз нөхдөд болдог ч юм уу. Тэр Бальзакинаас. За. Тий. Нэг юм өөрчлөлт явагддаг. Тий. Тэгсэн чинь тэр чинь Бальзакинаас гэдэг нь тэр үеийн юм баггүй 1860 оны үе. Тэгсэн чинь одоо тэр Бальзакинаас нэлээд хойшилсан гинэ. Тэгин магадгүй 50 ч юм уу. 40 ч юм уу. Ер нь 40 дэс эхэлдэг. 105 6-аас. Эхэлдэг болцсон. 100 Бальзакинаас гэдэг. Тэгэхээр юм чинь яг өөр боллоо юм л да. Тий. Тэгээд харин тий. Тэгээд тэр артиклийг би уншиж яхад нэр тийм байл ч бас 200 жилийн өмнө бол хүмүүс ингээд нөгөө нэг үхэл тэрнээсээ болоод айгаал цэрвэл тий ингээд тэр үеийн янз бүрийн одоо заншлууч гэсэн харьцангуй бага байсан гин. Элдв төрлийн заншлууд одоо үхлийг оршуулах зан үйлүүд нь айгүй тийм цомхон тэгээд ийм айц дарамт айгүй багтай. Тэгэл ерөөс ингээл нэг нь хүчил байдаг тэгэл оршуулж ил байдаг. Би 70 хэдэн оны оршуулгын зан үйлийг би 70-аас 80 он 90 он хүртэлх зан үйлийг мэднэ. 90 оны бас зан үйлийг би айгүй сайн мэднэ. Айгүй өөрчлөгдсөн шүү дээ. Ядахтаа л нөгөө юм айгүй нэг хаалттай байсан болохоор одоо тэр нөгөө нэг 9 эрдэнэ одоо тийм ээ хайцгийн тийч ингэж оршуулдаг байсан. Тэгээ 9 эрднийг олох гайл тонцууд ингээл амар ингээл те олсноо яасан ийс ингээл тийм тэр айгүй чухал. Тийм бай. Тэрийг орлуулж хийдэг бас тийм орлуулж ийн ингээд айгүй чухал. Тэрэнд айгүй аш холбогдлог бол тийм ээ. За тэгэл чулуу зөгдөг хүн олох хэрэгтэй гээл. Тийм. Тэгээ чулууг нь олно гээл ингээд бүх юм төвхтэй байсан, амар төвхтэй байсан. Би бас яг наадах чинь хальтхан санд шүү дээ. Хөдөө нөгөө сумын төв учраас 90 оны дээр нөгөө картимран амар хэцүү үед ингээд нөгөө чулуу олж ирчээд тэгээ нөгөө чулуугаа дэвшлэх гээд тэг нэг юм сургуулийн том хүүхдүүд тоглолтын юм цементэн талбай дээр ингээд дээр нь нөгөө хөнгөдөд тэгээ чулуугаа ингээд нөгөө нэг олсоор уйж жагаад тэгээ ингээд нөгөө чирэнгуут ингээд нөгөө цементэн дээр ингээд чирээд яваад байна. Тэгээ бид нарыг хүүхдүүдийг ингээд дээр нь суулгаад тэгээ бид нар үл ингээд гой тоглоод байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хоёр ах ингээд мөрлөж жагаад ингээд өдөрж өнгөө ширж ирсэн шүү дээ. Тэг нөгөө ингээд зүлгэж байгаа. Чулуугаа ингээд зүлгэж өнгө оруулж байгаа. Байгалийн нэг юм арцгар чулуу хавтгай том чулуу аваад тэгээ сүүлд нь бас нэг оршуулган дээр болохоор тэгэхэд манай сум нөгөө яг баруун талаараа аймгийн төв рүү явдаг хар зам тавигдаагүй байсан. Дараа нь тавигдсны дараа нэг хэсэг хар зам дээр машинаар чирдэг гэсэн. За. Тий, тэгэж нөгөө нэг чулуугаа өнгө оруулдаг, өнгөлдөг. Тэгвэл дийлдэхгүй шүү дээ байгалийн том хат чинь. Тий, тэгээ ингээд цоолоод ч юу ямар ч ингээд машин дээр ингээд нөгөө машин дээр гайгүй одоо амьдралтай айлын хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт машин дээр чулуугаа ингэж чирж, дээр нь хүн дэм тавьж хагаад чулуугаа ингэж замын цахаар ингэж тэгээд өнгөлдөг. Тэгэж өнгөлж чулуугаа өнгөлж исэн шүү дээ. Тийм. Хотод ч яг тийм би хараагүй л дээ. Тий. Тэгч боломжч байхгүй л дээ хотод. Тийм бах тий. Хаанаа ч ирж явах. Тэр айгүй сонин би тэр нөгөө нэг Монголын юуны буйны нийгэмлэгийн холбоо буюу уул нь зүгээр л оршуулгын л холбоо юм байл. Оршуулгын холбоо гэхээр ингээд цэрвэдэд юм байна хүмүүс. Тэгэхэд ингээд нөгөө буйны холбоо гэж хэлсэн. Уул нь бол дэлхийн оршуулгын холбооны гишүүн Монголын оршуулгын холбоо гэж байд юм байна. Тийм. Тэгээд тэрний гүйцэтгэх захиралтай уулзаад ярилцлага хийсэн бас. Тэр хүн тэгж ярьж байгаа байхгүй. Монголчуудын ингээд саяхан ерөөсөө 1935 6 оны үед гэхэд л энэ юунд тасганы овоо шүү дээ. Тасганы овоон дээр хүмүүс ил тавьчихдаг гэсэн. Шүн ингээл өөрөөр ч юм уу ингээд тийм тасганы овонд ил тавьсан байдаг. Тэгээ би хөөхдөө аашаа юм бэ гэсэн чинь гоо чи ингээд одооныхоор сэтгэхэд байна. 37 8 оны тасганы овоо чинь бол баг тэнд гандан байснаас өөрөөр ингээд баг суурьшлийн бүсээс хүмүүс хол байсан. Нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь гандантаа ойртуулж байгаа гинэ. Тэгээд ил тавьчихдаг. Тийм байсан. Бүр 37 8 оны үед гэж аахгүй. Тэгээд сүүлдээ хотоос албан ёсоор 56 онд илүү дээ. Анхны одоогийн энэ Улаанбаатар буян биш дээ. Тэр компани чинь одоо үүсэл нь
хүүр оршуулах товчоо гэдэг нэртэй. Авир нэгтэй бол хүүр оршуулах. Тийм нэвтрүүлэг одоо байгаа. Би ярьцлага хийсэн байгаа. Тэр дээр тийм хүүр оршуулах товчоо гэж үүсгэн байна. Тэгэхгүй бол ингээ нөгөө хүмүүс ээл тавиад ингээ тэгээ ингээ нөгөө хот чи ингээ суур шаад ингээ хүмүүсэнд хэлээд гандан руугаа өртөөд байдаг. Нэг өглөө босоод ирэхэд л ингээ цагаан давн хийсцэн ингээ цогцсоо байж идэг. Тэгээд ирэнгүүт эний чинь цэгцлэхгүй л үнэхээр болохгүй байна гэд. Тэгээд тэр үе зайлвал унаамалч байхгүй байсан биз. Тэгээд яагаад гандан тасхны явган дээр ингэсэн чинь аминдал зайлвал гандан бараад болж байгаа. Одоо. Тий. Тэгээд тэр нөгөө нэг албан ёсоор ингээд хүүр оршуулах товчоо гэж байгуулсан чинь монголчууд ажиллах болтгүй бүр ганц ч олддог. Дарга нь ганцаараа нэг монгол хүн. Тэгээд ажиллах хүн олддог. Тэгээд 2 жил хятад ажилласан гэж. Нэг ч монгол ажилтан байхгүй. Тий. Тэрөөсөл нөгөө ингээд нөгөө ажил нь явмаар байдаг. Тий хөөр өршүүлэх товчоо гэдэг. Тий тэгжээс нь тэгээд дараа нь 2 жилийн дараа юу гэлээ нэг буйны ямар юм жилээд тэгж нэрийг өөрчлөөд тэгээд нэг монгол хүмүүс ажил. Тэгвэл ерөөсөө ингээд ажилтан авах гад олддггүй гэдэг. Тэгээ баахан хятад ажилчтай байж агаад. Тий. Тэгж эхэлж ийсэн. Гэт. Тий бас л нөгөө ихтгэл үнэмшилтэй холбоотой. Чинь нэг газар нь тавиад тэгээд шувуу нохоо идээд ингэчих юм бол сайн гэж үзээд байгаа шүү дээ. За тий. 3 хоноод эргэж тойрж өчтөг гэдэг л нэг тийм яриа сонсч ирсэн. Тэгтэл одоо христийн шашинтай улсууд бол христийн шашинтны ёсоор нь оршуул гэд заавал болдог шүү дээ. Кинон дээр аягүй гарч байгаа. Тий. Одоо яг энэ христийн ёсоор одоо оршуул гэд заавал болдог те. Тэгээд тэр Монголд байсан тэр Орос цэрэг, Казак цэргүүд за тий хааж явжаад нэгэнд насварцсан. Тэгээд одоо нэг тэр чинь бас л Орос цэргүүд юм чинь тэр чинь нэг үнэн алдартны шишинтэй. Тэгээ болох гэсэн чинь таанд газар бузарлаа гэдэг манайх зөвшөөрөөгүй юм гэсэн. Бөө юм болсон. Нэг тийм түүх байдаг штэ. Тий. Тэгээд буцаж бүр авчираад бүр говийн нутагт говьд дорн дунд говь авчих дорн говь авчих явж исэн ч юм уу. Тэгж явж байгаа нэг нас орсон юм. За. Тэгээд оршуулахгүйгээд бөө юм болоод газар ухаж одоо бузарлаа монголчууд сүйд болоод тэгээд авчираад энэ нөгөө нэг Оросын анхны энэ оршуулга шүү дээ. Тий. Тинчээ оршуулж газар өгчээж тинчээ оршуулж байсан. Тусгай газар өгчээж оршуулж байсан. Тэгэхгүй л тэгж газар булуулдаггүйсэн. Болох юм бол газар уул ус бузарлаа гэдэг. Тэр амар тэр үед бол тэр ил тавих чинь бол бүр тасын дуудлага гэдэг номтой юм биш үү тий. Тий ингээ нөө шуу авахгүй бол тэг шуу дууддаг бүр юм ном уншдаг. Тасын дуудлага гэдэг ном уншдаг. Тэгээд том шуугнууд ирж аваа. Тэр одоо яг төвдийн юм багтаа. Тийм л байна. Тий тэр ингээд өндөрлөг болонд чи одоо тэгээд одоо тий юу газар бол би төвдөд очсон. Гэхдээ тэгж харин тэр амар оршуулгын зан үйлмөл юм бол үзүүлэхгүй. Тий. Тэрийг айгу хоцрогцсон гэж үзэх юм байна. Ялангуяа хятадын зүгээс явуулж байгаа болохоор. Тий. Төвдүүд бол би санаанд өгж байгаа ярьсан. Төвдүүд бол харин үндснийхээ соёлын хувьд л хөлөлсөд цэрвэд байх юм биш. Зарим хэцүү хүмүүсийн хувьд бол харин ч бүр баяр баясгалан гэдэг юм чинь. Тэгвэл ийм хэцүү амьдралаас одоо салж байгаа, ангиж ирж байгаа. Тий. Тэгдэг. Тэг ер нь бол төвдөд бол тэгж ингээл тий ингээд нэг айц хэрвээ таах гэдэг юм уу тий тэгээд таах юм бол байхгүй гэл. Тий тэгдэг юм байлээ. Тэгээд тэр нэг амар яс мос энэ намайга төвд явах байтал үзсэн үү гээл тэгээдсэн. Угаасаа үзүүлэх юм бол. Тэр нэг хийж чам үзэхгүй гэж мэдчихлээ. Үзүүлэгчгүй шүү. Тий үзүүлэгчгүй. Тий. Тэр амар юм нэг тийм үзээч гэж би ч баснах бодохгүй л юм л та. Тий. Тий. Тэр нөгөө нэг юун дээр үед ингээ нөгөө нэг ил тавиад байдаг баг саяхан ингээд би бас ээжтэй ярьсан. Ээж үргэлж санаж байгаа байхгүй. Албаар ингээ нөгөө давуугийн хийсэх амархан хийсэх зориултайгаар дөрвөн болонд нь тийм хөнгөө жижигхэн чулуу тавиал тэгэл ерөөсөө ингээ жоохон салхилахад л тэр нөгөө нөмөргцэн байгаа цагаан даваа хийсэл тэгэл ил гарахаар би ил гарахаар ингээд амин хошуутай амтан идэхээр тийм манай юу имиж гэсэн ярьдаг байсан шүү дээ. Өмнө говийн өмнө байсан. Тэр заримдаа нохоо ингээд түнээ юу тий 100 өдөрсөн тий. Тэгээ гар мар толгой тоглоод байгаа юм уу яагаад тий. Тийм юм бол зөндөө болдог гэсэн гэж ярьдаг байсан тий. 12 оны. Тэгээ юм бүр ингээд манай ингээд хөөгдөглээд тийм гизэгтэй өстэй ийм толгой ингээд 100 ирсэн. Би галзарнаа тэгвэл гизэгтэй толгой 100 ирсэн байсан гэдэг. Тий.
Тэгвэл тэр ингээд нэг ил тавьдсан юу ч ингээд нөгөө хөөгөөд зун босоод ирдэг гэсэн. Тий. Тэнгууд нөгөө хүмүүс айнгууд тэр бас нэг юу гэж нөгөө аав нь сумын хэсгийн төлөөлөгч байсан. Тий. Тэгсэн чинь манай аа бас л өвчтөе хүн шүү, залууч байсан юм шиг. Хүмүүс ингээд нөгөө босоод ирсэн. Яана тэнд ингээд босоод ирсэн төцгөн хүн байна маань цогцос босоод ирж гээд. Тэнгууд ингээд нөгөө нас цуг явж исэн настангууд нөө энэ ил тавьсан хүн тэгээ ингээд өөгөөд яагаад жоохон хол тавихгүй дээ гээд. Тий. Тэгэлгүй яах дунаа малгүй хүмүүс байсан юм байл. Тэгээ аваач ингээд нөгөө буудаад хийг нь гаргачихсан гэл. Яа. Тэгэхгүй л ингээ хүмүүс айгаад ингээд нөгөө бүр ингээ цэндийсэн том. Тэгээ шүү дээ. Тий. Тэгээ ингээ нөгөө буудаж хийг нь гаргасан хүн артах хийцгүй гэл. Яаж хүн артах. Тий. Яасан чи бүр эвгүй санагдчих. Ямар тий. Сон зан үйл байна. Тэд изрээр зөндөл зан үйл гардаг тэр юу лээ ямар юу лээ Индонези тий. Буцаашаа гаргаж ирж товцлаад тэгээ цуг нэг өдөр ингээд цуг байж та буцаагаад авчир болчдаг. Тэгээ буцаж гаргаж ирээд дахиад хоцсон өсүүлээд. Яа, сайн тэр нэг аюу тийм сайн. Бидэрт бол аюу гаж санагдаж байгаа. Тэр хүмүүс тийм гаж биш байхгүй. Тэгээ нийл заншил тэдний л тэгээ яс зан үйл нь тийм ээ. Тэгээ тэр Гонконгийн оршуулах тэр юм төвчөө ёстой нэг хүүр оршуулах төвчөө гэдэг шиг. Тэр мөрөнд яасан чинь бүх юм бэлтгэсэн. Одоо яг л тийм юм болж байгаа юм байна. Зүгээр л аюу эн чинь бас том бизнес. Том бизнес. Харин тэ асар том бизнес. Асар том бизнес болгоцсон. Тэгээд би нөгөө 74 он ингээл оршуулга ярьлаа шүү дээ. Ингээд юм ингээд хэцүү байлаа гэж ярьсан те. Тэгээд эн чинь ингээд жид ирэх тусам ингээд хялбар болоод тэгэл сүүлдээ тэр 90-ад оны үед одоо ингээд зүгээр шороо ингээд дээр ингээд босгоод тэгээд энэ ингээд дуусна гэсэн нэг юм юу яваад байгаа үсттэй. Логик яваад байгаа үсттэй. Тэгээд ингээд уусаад алгуулнаа энэ тийм ээ. Тэгт чинь тийш өмнө хайсаар ингээд гадуур нь хайс хийдэг байсан, хүн оруулахгүй хайс хийдэг байсан. Дээрээс нь заавал цутгамл цутгаж тий арматур төмөр тавьж байгаа бүр цутгамл хийдэг байсан. Тий тэг тавьдаг гэсэн юм шүү дээ. Тийш. Одоо чи ингээд овоолоод аваад шороогоор ингээд аваачдаг. Тийм одоо ямар ч юу. Яг тэр арматур цутгадагтай ч холбоотой дахиад тэр нөгөө буйны холбооны юу дэмчиг юм бэлээ. Тий тэр хүн тэгж ирж гисэн. Оршуулгын холбооны хүн. 70-аад тий 80-аад онд гэж байгаа байхгүй. 80-аад онд бүр сайд нарын зөвлөлөөс тушаал гарсан. Яасан гэсэн чинь мөнгө яг ингээд Монгол зоосон мөнгө шүү дээ. Зоосон мөнгийг ингээд нөгөө оршуулганд хэрэглээд байна. Ингээд нөгөө юу яагаад байна? Хамт оршуулад байна гэд зоосон мөнгийг оршуулганд хэрэглэхгүй гэд сайд нарын зөвлөлөөс тушаал гарсан гэхэд тэр нэлээл одоо олныг хамарсан шүү. Тий нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь барилгын материалыг маш ихээр оршуулганд хэрэглэж байна. Ингээ барилгын материалыг оршуулганд хэрэглэж болохгүй гэдэг ийм хоёр тогтоол эрдэмтэн хүн шүү дээ. Яг их сурвалжтай ярьж байгаа юм. Тэгэхээр 80-аад онд хүмүүс оршуулгахдаа одоо авсанд нь ч гэдэг юм уу те ингээд аюух мөнгө зоосон мөнгө хийж оршуулдаг байсан юм шүү. Тэгээд тэр нь ингээд бүр их хэмжээгээр одоо бүгд оршуулгадаад тэгэл тодорхой хэмжээнд юу чигтэн сайд нарын зөвлөлөөс зэхэмт орсон билгүй тий. Сайд нарын зөвлөлөөс ийм хоёр тушаал гарч исэн бүр гэдэг. За. Яа тэр мөнгө хийж би нэг сайн мэдэхгүй. Ямар ч зүйл арх марх хийгээл оршуулдаг л байсан. Би бүр аюу сайн санддаг. Тий. Тэгээд элс чинь одоо барилгын материал шүү дээ. Тэгээд цемент тий харин тий барилгын материалыг аюу. Тэгээд нөгөө арматур төмөр бол аюу их ордог байсан. Тэгээ яг миний үед бол одоо тэр нэг юм хайс хийдэг чинь эн чинь нэг 50-ад оны ихэнх хүртэл нэг хайс хийдэг байсан юм шиг. Гадуур нь төмөр ингээд нөгөө хашаа шиг юм хийсэн байгаа үстэй. Тий. Тэр байхгүй болоод зүгээр нөгөө юу болсон байсан. Тэр нэг зүгээр цементэн юугаар. Цементэлдэг байсан. Тэр авсан байсан. Одоо энэ нөгөө энэ нарангийн ингрийн ингээд нөгөө нэг хашаалаад ингээд янзлж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг ингээд янзлж байхад нөгөө нэг оршуулгуудыг ингээд нөгөө ялч хözөөж байршуулсан юм байна л да. Тий. Тэгсэн чинь тэндээс яг 2 3 оршуулга тий нэрийн хэлд явах гэж байгаа. 3 оршуулга бүр ингээд битүү цементлээд эхлээд газраа ухаж хагаад газраа ингээд одоо битүү цементлээд хүрээлж цементлээд тэгээд авсаа хийгээд тэгээд дээрээс нь дахиж битүү цементэлсэн чинь зүгээр л тэг тим юм ихтэй бүр хитэн өдөр том техникээр нүдчээж гаргаж ирсэн. Тим 2 3 оршуулга гарсан гинэ. Тий 70-аад оны. 60-аад оны сүүлийн 70-аад оны ихний. Тэгсэн чинь бүр яг муу биш байсан гэнэ.
Тийм үү. Ямар ч агааргүй ингээ хатцсан. Бүр өмсгөл зүүсгэл мүүсгэл тэгээ тэр одоо зүгээр бүр яг мөмө шиг бүр ингээ баг царайн танигдахаар агааргүй ингээ бүтэн 70 80 жил болцсон чи ингээд нөгөө ерөөс ингээд битүү цементлээд ерөөс ингээд хөрсийг нь газрыг нухаж байгаа доор нь цементлээд хүрээлж цементлээд авсаар болонгуудаа дээрээс нь дахиад цементэлж байгаа ерөөсөө л яг мөмө. Тим хоёр оршуулга гарч ирсэн. Бүр ингээд бүр илт танигдахаар агааргүй янзын сайн хатаад ингээд тий яг мөмө шиг болцсон байсан гэдэг. Тий тэгээд тэр хүн тэгж илээ. Тэгж оршуулвал бас л юу юм бэ? Эрдчнүүд баг зансан шулж байгаа юм шүү дээ гэл. Тэгж амар оршуулж исэн юм байна. Тэгээ нөө юунд намагт нэг живсэн хүний юу бол тэгээ шууд мөмө болчдөг юмсан шүү дээ. Оо тийм үү? Тий. Би тэгээ сонсч ирсэн тий. Тэгээ бас намагт дотор ямар ч юу байхгүй. Тэгэл би нэр намагч нэг аюу амиакч лөө нэг 91 тийм юу үнэртдэг шүү дээ тий. Тэр хими оруулаас бол болдог бах та тий. Магадгүй тий. Тэгээ ямар ч юу байдгүй. Тэгээ намагт живсэн бол тэгээ тэг мөмө болчдөг л гэж сонссон. Тий. Тэгээ сонь нөгөө тайлбарлахын аргагүй юмнууд байна шүү дээ. Тэр Хятадын тэр 76 онд л олдсон нэг ахайтны шарил бүр ингээд юу махтаага тий тэгээд бүр ингээд барих юм бол ингээд нэлцганаад ингээд амар юу тийм үү тий нүдэнд ингээд бүтээгээд ингээд гарах хараад байсан амар тийм юу байдаг шүү дээ уул нь ингээд хатчдаг өстой мөмө зандашчуулж тий тэгээгүй тий тэгээд өө яг тэгэл тэр үеийн итгэл үнэмшил тэр үеийн нийгмийн байдал ямар байсан тэгээд оршуулах зан үйл хүртэл өөр болоод байна шүү дээ. Тэгээ өөр болоод байна шүү дээ тийм ээ. Одоо бол айгүй амар болцсон байд шүү дээ. Та нарт энэ сууж байгаараа инглээ. За одоо салах хэсгүү зүтгэрээ тэгэл болоо. Тий өсгөөс бүх юм ингээд тий одоо яг бизнес болоод ингээд хийцэн. Гойч үйлчлэлтэй юм биш өстой. Одоо яах вэ гэх юм байхгүй. Нэг хүн дагуулж яваал. За одоо ийшээ ор. Одоо тэгэрээ. За ингээд баяртай гэх. Тэгэхэд тийм нэг юунд ажил явдалд явхаар хуучин тий болж исэн тий. Болж явдлыг утгаар аюу сонирн байгаад байгаа байхгүй юу. Аюу сонирн. Би ямар ч гэсэн би боддгийн шүү дээ. Дээр үед хүмүүс ингээд оршуулган дээр ирээд инээж байгаа хүнийг би ер нь хараагүй. Ер нь ингээд болж игэл ингээд жоохон ингээд уудахтай царай гаргаад ингээд ер нь тэгэх гэж хичээдэг байсан үе. Миний мэдхээс. Тий. Одоо бол зүгээр хамаагүй тий инээж ханаагаал хоорондоо тоглоод яг салгах эсгүүцэтгэхэд нэг жоохон үйл алдан гэж яадаг. Тий санагдлаа. Тий тэрнээс энэ нүртэл арай өөр болсон юм шиг надад санагдсан шүү дээ. Тий, одоо харин тий би яг наадахтай ч холбоотой хоёрч пост уншсан. Бүр ингээд нөгөө яг ингээд гашуудл болж байгаа ар гэрийнх нь өөрсдөө ингээд нөгөө тэр уур амьсгалыг зөөлөх гэж ингэж нөгөө яриа өдөөд тайван тэгээ тэр нөгөө нэг юм амар хүнд гашуудлын уур амьсгал биш. Тий нэг юм хөнгөвтөр учиргүй мэдээж баярлахгүй нүнэг. Гэхдээ нэг юм ингээд ярьж хөөрөөд ингээ инээж өхрөөд ингээд явхаар албаар тийм уур амьсгал. Тэгэхээр эн чинь ингээд магтгүй ингээд шилжээд дахиад ингээд ер нь нэг тийм эн чинь ингээ нэг юм одоо юу гэдэг амар гашуудаал ингээл бүгдээрээ чивчмээгүй суугаад ингээд байх биш гэл ингээл өөрчлөгдөөлөх шиг үү те ингээд товсаад тий 80 донд бас манай нэг хамаатнаас ороод тэгээд ингээ очихоор тэнд бол өстой инээд минэд өстой юу ч байгаагүй ер нь угаасаа тэр үед угаасаа ингээл зүгээр ер нь дээ хоорондоо чивчмээг ингээл хоолой дээ тий ер нь дээ тий тэгээд нэг юу ядж хахад тэр нэг юу юм юуны аяд тавьчихсан. Тэг айгу тэг боломжийн аяд байсан л да. Тэгээд тэр нөгөө юу гашуудлын баахын юу тэр амар хүнд өгч юм тий. Тэр нэг хүнд өгч байг бас ингээд тавьчихсан. Тэгээд би нэг 6 7 дугаар англи байсан ба. Тэгээд бод ямар хэцүү юм бэ те. Тэгээд тэднийхээс гарахаар нэг гоё. Тэгээд тэр чинь ажил явдал нь айгүй олон хонд өнгөрч шүү дээ. Тийм 3 4 хоног ч юм уу. Тэгэл хүмүүс орж гараал ингээл байгаад тий. Тэгээ би хүүхдийн чинь тэгэл тийм чинь байж л байгаа юм чинь. Тэр уур амьсгалыг мэдрээд шүү дээ. Тий. Айгүй тийм сонио. Нэг л хүндэтгэлээ, нэг л хүнд тийм ээ. Тийм уур амьсгал байдаг гэсэн. Одоо л ихтэй тийм анзаараад байдаг шүү дээ. Нөө томцууд манай нэг томцуудыг нас орохоор
улс даяараа гашуудуулчихдаг шүү дээ. Хүчээр. Тийм гэсэн тий. Тийм. Тэр үеийн хүмүүс бас үнэхээр бас уйлж исэн юм аа. Одоо тэр Кимчээр үлээ Кимчнэр. Тэг химэнийг ингээд нас сурахаар нөгөө энэ хойд солонгосууд чинь ингээд амар уйлж байгаа үстэй. Тэгээд ингээд бүх хүмүүс ингээд шоолоод байгаа байхгүй юу? Тий. Одоогийн өнцгөөс хараад ингээд шоолоод байгаа байхгүй. Тэгэхэд би бол за яг гоо тэнцээ жижиглэж байгаа хүмүүс мэдээж байгаа. Гэтэ жинхэнэ уйлж байгаа хүмүүс тэн дотор байгаа гэж би мэдчихэж байгаа байхгүй. Тий. Жинхэнээс уйлж байгаа хүмүүс уг нь тэр дотор байгаа байхгүй. Яг гэх юм бол манай штэ. Манай Брежневыг өгөхөд уйлсан юм да. Үгүй тэгээд тэр чинь ингээд тэгэхээр тэр чинь ингээд заримдаа хүн чинь ингээд сэтгэл зүйч өөрөө айгүй нөлөөтэй штэ. Нийтээрээ гашуудахаар өөр ирэхгүй ингээд дагаад гашуудмаар гэдэг юм уу. Эсвэл үнэхээр л ингээд маш их итгээд одоо юу гэдэм бэ те. Тэгэл тий ингээд энэ үнэхээр момдог хүн асуурлаа гэл ингээд уйлсан л. Би бол тэрэн дээр нэрээ тийм. Тийм болохоор би одоо ингээд тий хүн одоо тэр одоо хойд солонгост тийм явдлаа харагдах л одоо юм болж штэ. Тэгэхээр надад бас нэг шоолоод авах юм байхгүй. Тий нийгэм нь тийм байна. Тий би наадах чи юунаас ойлгосон гингууд хин болцоохон юмч томс хитэн штэ өөрөө бол томс тий ганц эмчээс гадна тэр чинь гой шүлэг бичдэг 90 талын 90 томс хит. Тэгэд болцоохон хэмжээгрүүд нэг удаа ярилцлахын дээр гүг би бол үнэхээр л коммунизмд нь хүрэх юм байна гэж боддог гэсэн. Нэрэл гой коммунизмд хүрэх юм байна. Одоо бид нар ингээд материал техникийн баазаа байгуулж байгаа юм байна. Тэгэл коммунизмд хүрчгээр хүмүүс хэрэг одоо юу гэдэг хэрэгцээнийх л хэрээр аавна тий. Ерөөсөө ингээл хоёр талах австай бол хоёр талхаа л аавна. Гэхдээ үнэхээр тийм гоё нийгэм рүү орох юм байна л гэж би үл тэгж боддог л байсан гэдэг аахгүй. Тий. Тэгэхээр чи ингээд хүн чинь ингээд ярьсаар байгаа тий. Үнэн юм шиг л ингээд хүмүүс итгэл өмшөөл дагаал тий. Тэгэхээр чи тэгээд хүний итгэл өмшлийг юм чинь болоод тусал. Тий. Тэгэхээр хоёулаа итгэл өмшлийн талаар нэг юу л. Тий харин нэг юм мөнхийн сэдвүүд гэхээр хайрыг бас ингээд айгүй олон талаас нь уулна ярмаар байгаа юм. Тий тэгээд бурхан гэж яг үнэндээ одоо ер нь тий нэрээ үнэхээр айгүй сонин. Тий бурхан гэж одоо шашнуудад юу гэж үзээд байгаа юм. Тий надад бол би бүр ингээд яг тэр исламын шашин дээр одоо юу гэдэг яг яаж яваад тэгж амар фанатик одоо шашны одоо фанатик буюу одоо хит улаарын тийм дэмжигч сүсэгтнүүд үүсдэг юм бол яг ямар номлол байгаад байдг юм болч гэдэг юм уу тий тэгээд ингээд бурхан ингээд цааш зөндөө ухмаар байгаа юм сүнс гээд айгүй олон талаас нь ярмаар байгаа юм хайр гэж ярмаар байгаа юм гэдэг нэг юм тий тэгээ ингээд нэг юм нэг талтаа гардггүй ихтэй айгүй сонирхолтой сэдв шүү дээ ингээд хүмүүстэй уулзаал зарим нь хоёулаа хоорондоо яриад зарим нь одоо тэгэл тэр хүмүүстэй ингээд уулзаал явбал одоо жишээ нь хамгийн ойрхон сэдв бол зүгээр юу юм бэ? Буддизм бол үнэхээр фантаз. Үнэхээр супер гоё фантази бил. Нэр. Үнэхээр би үл зүгээр ингээд хангааж байгаа юм чинь. Яаж фантазлахаараа ингэж фантазлдаг. Тэр ингээд бурхны тухай ярьж байгаа байхгүй. Тэнгууд тий хамгийн ингээд бүр гайхамар ингээд ярианууд ингээд олонгоо заримдаа ингээд нэг юм хүн 100000 наслнаа гэж байгаа байхгүй. Тий 100000 насна. Тэнгууд хүн тийм олон мянган жил насалдаг тухай Библиэлд хүртэл байдаг гинэ. Тий тийм олон мянган жил насалдаг байсан тухай ч юм уу тий. Тэгэхээр шашнуудад ийм яриа үүсээд байгаа хөөх. Тэгсэн чинь одоо шинжлэх ухаан бол тий онлын хувьд хүмүүсийг хөлдөөгөөд ч гэдэг юм уу тий генэ өөрчлөөд тий 100000 нас болох болно ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд нэг ийм шашны энэ нэг ийм үлгэр домог шиг юм чинь шинжлэх ухаанаар заримдаа батлагдах гэдэг юм уу хайшаа чинь. Заримдаа би ингээд гинт зочирдмор юм болдгоо штэ. Одоо ингээд галуу юулсан гэл тий. Тий одоо тэр чи одоо нэг домог момог шиг юм шиг тий. Тэгэхэд бол ихэнх үндэстний тийм ээ. Юун дээр нь домог ирэмэрэн дээр галуу юулсан тухай батгагддаг шүү дээ. Тий. Тэгдэг. Тэр тийм ингээ нэг юм сонин үлгэр домогуд байдаг тий. Тэр хаанаас амд амжиж ирсэн. Тий. За одоо бүр Америк ТV-ийн нэг тий үндэстэн. Тий. Энэ бүр хаус Африк ч юм уу эсвэл Аз ч юм уу тий. Тэр улсуудын домог яриа яагаад нийлээд идэх юм. Сонин тий. Тэр аюу сонин тий. Тэгэхээр манай сумлахад аюу хэцүү. Одоо тэр Баянгарын үлзийтэд ингээд Баянгар аймаг руу явхаар хажуу талд нэг юм голын том юм хөндөй дээр хийдин гизэг гэдэг нэг юм
жижиггүй уулга, жижигвтер уул л да. Өөрт нь уг нь хийд байсан. Бүр дээрүүд хийд байж байгаа нөгөө хувьсгалын аймар үед нөгөө хийднүүд нь нуруугаа шатаага айтсан. Дараа нь цагаан өнөөний ферм, социализмын үед л цагаан өнөөний ферм байж байгаа бас нурцсан. Тэгэнгүүт хийдийн хэзэг тэгэнгүүт манай эми тэгж яддаг гэсэн. Дээр үед бүр дэвэн галвын үед ингээд одоо ингээд нөгөө усан галуу юулээд тэгээд энэ хийдийн хэзгээ орой дөнгөж ингээд цухаж исэн гэд милис ухсуулаад хийдийн хэзгээ ороо цухаж ийсэ гинлээ гэл нэг юм. Тий би тэгэл нэг сайхан залах юм. Чи би харьцангуй ингээ нэг юм 5 6 дахь ингэ орцсон байгаа шүү дээ. Тэгээ имийг хүмүүс юу ярьж чадахгүй л гэхдээ энийг л сайхан залах юм а гэл. Тий тэгж ярьдаг гэсэн усан галуу юу үлгүүд хийдийн гэзгийн дөнгөж толгойн ингээ цухаж исэн гэлээ гэл. Тий тэгэнгүүт ч ингээ усан галуу үед яг хийдийн гэзэг тэр тогтож байсан ч юм уу гүү ч юм уу гэж чинь тий. Тэ энэ чи ингээл энэ газар чи ингээл зүгээр л ингээл хайлмаг дээр салж нийлээл ингээл урсаал твүүд үсэл ингээд яваад байгаа шүү дээ хэдэн сая жилийн. Тэгээд тэр үе чаавас манай сум тэр нэм үү жижиг хэдэн гэдэг байсан юм уу. Тэгээ манай юм тэгж ярьж ирсэн баг. Дээрэс нь амтны их загсан гинлээ гэл. Амтны их загсан. Би тухайд нэг тоодогч байсан юм л да. Манай хүргах халзан тайван ингээд авах өгс. Манай ээж яг удах дүүтэй суусан. Тэгээ нэг юм ер нь нэг тийм сонин тиймэрхүү сони юм ярьдаг хүмүүс хөдөө хаа нэг л байдаг. Ихэнх нь л ингээ зүгээр л ахуй амьдрал ярьдаг. Тийм хүмүүсийн яриа уул аюу гоё байдаг гэсэн. Даан ч ингээ нэг малдаа яв хүний яриа сонсоод хөөгдөд тэр нэг ингээд ороо ялангуяа ингээ нэг жоохон ингээд мал хуугаа саачаад гадаа. Тэгээд гөгшөөд ингээ цай уугаал хаяал ярина. Тийм сонин үлгэр домгууд. Тэгэнгүүт тэр хийдийн гэзгийн тухай ярьж байгаа юм. Тэгэнгүүт тий ингээ ерөөсөө ингээ бүх амьтан чинь анх загас байсан гинлээ. Тэгээ ямар санд амьтныг загас. Тэрийг ингээ сүүлд нь биолог дээр зааж байгаа. Тий зөвүүн богоц. Гэхдээ тэр мүү зайлуул баг сургууль сойж төгсөөгүй мэжис хөдөөний чагунц хаанаас ааж тэгж яваад амдамжаа сонсцсон. Тий амьтныг загас гэж байгаа. Тий тэгж ярьж исэн. Йоо. Тий тэгээ нэг юм сонь. Тэгээд тэр нөгөө нэг юу байна? 3 том яст мэлхий гэдэг. Монгол яст мэлхий байхгүй шүү дээ. Тий ингээд хэдэн мянган жилийнхэн түүхээрээ Монгол яст мэлхий байхгүй шүү дээ. Тэгэхэд ингээд энэ орчлон ертөнд чинь 3 том яст 3 бахаар аж яадаг тий. Тий 3 том яст мэлхийний нуруунд дээр тогтдгийн инлээ гэл. Тэр чи ямар очиртайч дом юм. Яхаараа 3 яст мэлхий байдгийг. Яг хоо эрдэмтэй мундаг хүмүүс л тэр чи ингээд тэрнээс үүсэн домог монгол энэ ер нь бол энэ янз бүрийн домгууд ингээд нэг юм ам дамжаад шашнаар дамжиж айгүйх орж ирд юм шиг байна. Шишний сургаал нууллаар тий. Тэгэл одоо юу барууных бол одоо грекийн юу нас айгүйх юм авсан байдаг шүү дээ. Тийм баг. Тийм ээ грек. Баруун соёлч өөрөө грек ромоос л ингээл дамжаал. Эхний грекээс ром аваал ингээл юу дахин сэргэлттэй гэд яриад байгаа шүү дээ. За. Тий. Тэгээс юу дахин сэргээх гээд байгаа гэсэн чинь тэр грек ромын соёл дахин сэргэлтийг яриад байгаа юм билээ шүү дээ. 100 ааха. Тий. Тий. Тий одоо дахин сэргэлтийн үе гэлээ. Сэргэн мандалтын үе гэлээ. Тий, сэргэн мандалтын үе ренессанс гэдэг байгаа шүү дээ. Тий, ренессанс гэдэг. Тэр чинь тийм урлаг л тесрэл яваад байгаа юм уу гэдсэн чинь уул нь үндсэн утга нь бол тэр өндөр хөгжилтэй байсан эртний грек ром бол иргэн зэрэг гэдэг байгаа. Тий. Тэр л утга юм байл шүү дээ. Тий. Тий. Тэг юм болгоо тийм юутэй. Одоо 3 дугаар эрэх гэдэг одоо тий бас яагаад 3 дугаар эрэх болцсон тий. 1 дугаар эрэх нь юу юм уу ингээд бэлгэрч бас тайлбар байгаа шүү дээ. Өстой тийм бах тий. Тий. 1 дугаар эрэхийг одоо Ромын эзэд гүрэн гэж үздэг. Тийм байлээ тий. Тий, Ромын эзэд гүрэн гэж үздэг. Тэгээд өөрснөө тэр Ромын эзэд гүрний бас нэг юу гэж үргэлжлэл гэж үздэг байгаа үстэй. Тийм том империйн үргэлжлэл гэж хэлэх аюу чухал юм шиг байна. Одоо манжчин бол нөгөө нэг одоо бид нар Чингис хааны үргэлжлэлийг зүтгэх гэдэг юм билээ шүү дээ. Ер нь бол манжууч. Тэгээ нөгөө нэг юу гэж Жовлиа хаан байсан гэдэг ингээд тий. Тэгээ нөгөө алтан хаспууд хамганы араас яваад зүтгээд байдаг. Тий нөхдүүд бид нар нүүдэлчдийн буюу энэ агуу гүрний үргэлжлэл гэж хүлээн зөвшөөрүүлэх гээд үзээд байдаг тухай. Тэгэхээр энэ том гүрнүүд чинь нэг юм өмнөх тийм алдартай том империйн эзэнт гүрний үргэлжлэл гэж хэлэгдэх айгуу сонирхол өгдөө шүү. Тий. Тэр манай бид тэр уулздаг. Бадамрагч аа. Тий, Бадамрагч. Тэр Анна Бербе гэдэг нэг юм дурсаад авч байгаа үстэй. Тий. Тэгээ Анна Бербе гэдэг тэр чинь бүр 30-д онд ер нь германчуудыг
засгийн эрхэнд ороод тэгээд мэдгүй германчууд яагаад тийм байсан би одоо хүртэл бодоод толгойд багтдаггүй шүү дээ. Тийм итгэл үнэмшилтэй байсан юм уу? Яасан одоо айрын үндэстэн гэдэг чинь яг ингэж хөөгд явах юм бол Иран чод. Болдаарад байгаа байхгүй юу? Иран энтхэг мэдхэг. Тий, би бас энтхэг рүү гэж. Тий, Иран энтхэг Перс хүмүүс. Цэнхэрнэттэй. Тий. Тэгээд тэд нар нь одоо жинхэнэ нордик хүмүүс гэх юм бол одоо викингүүдтэй. Тий. Тэгэл тэд нар ер нь нэг үндэстэй гэж үзэл тэр нэгэ батлах гээд айгүй их судалгаа экспедиц явуулж исэн. Тэгээд тэрэнд нь анхны тэр Анна Бербогийн тэр одоо Брэд Питтийн нөгөө нэг төвдөд 7 жил чинь тэр штэ. Тэр чинь германчуудад явуулсан, нацистуудад явуулсан экспедиц байсан. Тэгээд англичуудад баригдаад тэгээд исэн. Тий, тэгээд зүхтааж явж исэн. Тэр түүхэл юм байл штэ. Тэгээд ингээд тийм баримтат кинонд байдаг штэ. Төв хүмүүсийн нөгөө нэг юуг нь судлаа, гавлын ясмасын судлаад энэ найрын хүмүүс муу юм байна. Бид нартэй энүүгээр төстэй юм байна гэдэг. Тэгээ айгүй сонин тийм тэр үзэл сурталаа батлах гээд шүү дээ. Тий, тэр үзэл сурталаа батлах гээд байхгүй. Тий, бид нар бол арийн үндэстэн гээл тэгэл тэр үзэл сурталаа батлах гээд л тий янз бүрийн нотлогоо янз бүрийн хайгаад л. Тий. Харин бүр ингээд баталж исэн түүхш байдаг. Тэгээд тэр болгоны нь одоо ер нь тэгээд чөтгөр бөөмөд тэр Анна Бербогийн тэр архив одоо яг хайцсан чи нууцсан ч юм уу яац мэдэхгүй. Тийм. Тэгэхээр тэд нар огт ингээд хэрэгцээгүй юм мөнгө зараагүй гэдэг шүү дээ. Тийм үстэй. Яаж ч утсан. Тий. Тэд ямар нэгэн хэрэгтэй л болж байгаа. Ямар нэгэн юм хэрэгтэй л байсан байх харж байгаа тийм ээ. Тий, тэр харин тийм. Би үл зүгээр тэр нөгөө нэг тэр одоо юу гэдэг үзэл суртал дээр чинь нэг юм үндслэл нотлохоо гэдэг юм уу те германчууд ч өөрөө нэг тийм нотлохоо айгүй рационал байдлаар тайлбар шаарддаг арт юм байж магадгүй шүү. Тэгээд тэрэн дээрээ тийм нотлохоо яг шинжлэх ухаан дээр суурилсан нотлохоо янз бүрийн юм давхар хайсан байх л гэж боддог шүү дээ. Тий, нэг тийм шинжлэх ухааны тийм кинонууд, баримтат кинонууд германчууд тэр үед хийдэг байсан юм байна. За. Тий, тэгээд тэрэн дээр ингээд судалгааны лабораторид нэг юм том цог хорхоо гэдэг нэг жижигхэн хорхоотой ингээ хийсэн чинь том цог хорхоо жижиг хорхоогоо бариад идчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ноён профессор энэ ямар зэрлэг юм бэ гэдгсэн чинь залуу хатагтай юм те амьдрал бол тийм ээ хүчтэй нь хүчгүйгээ барьж ирдэг те дийлж ингэж амьд үлддэг одоо энэ харуулж байгаа одоо жинхэнэ одоо байгалийн шалгаруулалт чинь баримтаараа одоо энд ингээд нотлогдож байгаа чинь энэ нэг чи одоо харж байна гэх мэтлээ. Тий. Тэрхүү кино минь хийгээл. Тий. Тэгээд одоо байгалийн шалгарал гэж аюу их ярьдаг. Тийм тэгээд одоо юу үндэстэй үлдэнэ. Хүчрхэг үндэстэй үлдэнэ. Энэ дайвар үндэстэнгүүд бол ер нь хүчрхэг үндэстэнгүүд үйлчилж яхахын тулд тий ер нь бага юм гэл. Тэгээд тэр чинь л одоо нөгөө жинхэнэ нөгөө харгас фашизм руугаа яваал орно шүү дээ. Тийм биз дээ. Тий, тэрийг тэгээд бушгиж ашиглаа л тэгэл. Тий амар ашигласан тийм ээ. Тэр нэг хамгийн муухай зүйл нь хамгийн зэрлэг зүйл нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд хэрэггүй. Тэгвэл ер нь устдал болчихсон. Тий тэр 38 9 онд юм уу 40 онд юм уу мэдэхгүй нэг аав нь юм уу ээж юм уу захиа бичээд тэгээ миний хүүг одоо ингээд те одоо баргалжил одоо ингээд үгүй хийж өгч ивэл ингээд тэгээд дараа нь тийм нэг одоо сэтгцийн өөрчлөлттэй хүүхдүүдийг аяг үгүй хийжсэн. Тэр амар байгаа үст. Тий. Тэгээ тэр нэг тайлбарлалтаар манай үндэстэн хүчрхэг байх хэвээр. Ийм сул дараа. Ийм сул дараа байж болохгүй. Тэгээд ийм ген дахиж ингэж шууд таслах хэрэгтэй. Амар харгасан. Амар харгасан. Энэ гений ч одоо ингээд задлаад уншаад байгаа болохоор ер нь бол одоо энэ чинь нөгөө нэг юу шинжлэх ухаан их сайн хөгжөөд ирэхээр зарим мушгиж гуйвуулдаг хүмүүс бол юу гэдэг гэсэн чинь
юу гэдэг юм шүү дээ. Одоо ингээд нөгөө ургийн гажиг баг дээр нь онцлоод шүү дээ тий. Эн чинь бүр одоо ураг бүрлдэх биш. Бүр ген дээр нь авчиж задлж хагаад тэг аль ген дээрээ одоо юу гэдэг тий алдаатай байна ч гэдэг юм уу ямар гений өвчтэй байна. Тэр мэрийг нь авах боломжтой болно ирээдүйд. Тий. Тэгэл ерөөсөө ингээд генээ задлж байгаа л тэгэл одоо аль ген дээр ийм өвчний удамшлын юм уу юу байна. Тэр мэрийг яаж задлах юм, таслах юм ч гэдэг юм уу мэдэхгүй. Тийм болох юм байна гэл ингээд тэр заримдаа тэр нэг юм ирээдүйд бид нэр ерөн зүгээр ингээд онлайн төвшөнд те яаж хаашаа яаж хөгжих вэ гэхээр үнэхээр алмаар марл юм бил шүү дээ. Тэр зарим тийм юмнууд их харахаар. Гэхдээ тэгээд ерөн тэгэл тэр чинь нэрээ тэр нэг юм буруугаар ашигладаг нэг юм зөвөн нөхдөд бас байх юм те. Тэгээд тэд нар айгуу лаг ярих юм а хүмүүсийг итгэл ярих юм а тэгэл. Тэгэхээр ер нь харин хоёлаа ерөөхдөө ингээд нэг юм мөнхийн юм эргэлдээд идэг сэдвүүд дотроос л тэгэл хүнтэй ярилцаал хоорондоо ярихын яриад ингээл яваад байвал гэж бодоод байх шүү дээ. Тийм би тэг нөгөө би хараа нөгөө ингэж утсан шүү дээ. Яг нөгөө жинхэнэ нэр сүнстэй уулзсан гэж ярьдаг хүмүүс идэг шүү дээ. Нэг тийм хүнтэй уулзъя гэж хүмүүс харин ингээл уулзаач л гэдэг. Харин тий. Заавал бид нар энэ худлаа энэ л өөрч ингэж хэлэх албагүй шүү дээ. Тийм биз дээ тий. Надад ингээд надад бол нэг тэгж их мэдрэгдээр зөв чихүүц сүрмээр явдал бол зөндөө байсан. Тий. Гэтэ яг ингээд харчаагүй ч гэсэн ингээд чихүүц сүрээд нэг юм аа. Тэгээ айдс ингээд тийм явдлууд бол мэдээж тохиолдсон шүү дээ тийм ээ. Тий. Сонин тий би чинь тэр нөгөө буддизмын ганц хоёр ламтаа уулзаал ингээд явсан. Тэг ингээд зүгээр логикоор хөөхөр хэрвээ бурхан гэж байхгүй бол тэр одоо бүгд чөтгөрч гэдэг юм уу те байхгүй байхгүй болно шүү дээ эсрэгтэл нь. Тэг нэг юмны л хоёр тал юм шиг санагдаад байна шүү дээ те. Бурхан байгаа бол ингээд тэр бүгд чөтгөр гэдэг байгаа юм байгаа. Бурханаа үүсгэж байгаа бол нөгөө талд нь бас тийм байхгүй шүү дээ. Тийм баг те. Тэгэл юм те. Тэгэнгუთ ингээд нэрээ харин тийм ингээд яг одоо яг тэр нэг буддизмын юу нэр лам нартаа уулзахдаа би харин албаар тэр тлийг ч асуумаар ингээд тийм яг үнэхээр одоо юу гэдэг та нар яагаад бурхан байхгүй бол бүгжтөр байхгүй баймаар тэгээ одоо яг юу уншаад тэр бүгжтөр дарддаг ном гэж байд юм биш хүүхд тахта аюу тэгэл ярьдаг байсан. Тэ ороо үдчих уншдаг гэл тэр юугаа дараад хүний тэр нэг юм айдс сэтгэлээсээ ингээд үүсгээд байгаа тэр айдсыг нь дарах гад номхруулах гад байгаа юм. Тий. Би нэг том хүний оршуулган дээр очлоо нэгэн. За. Тий. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд оршуулгаас бол одоо лам хувраг авчирч ном уншуулдаг штэ. За. Тэгээд тэр аюу мундаг лам надад санагцсан. Тэгсэн чинь тэр ингээд зүгээр ингээд нэг төвдийнхаа нэг ингээд номыг уншаас гадна яг тэр цугларсан хүмүүст ингээд хандаад за одоо тийм ээ гэр бүлийнхэнд нь хандаад ингээд яг монголоор ярьж байгаа юм. За одоо ингээд энэ хүн ингээд одоо төрлөө олноо ингээд та нар одоо энэ бол ер нь энэ амьдралын жамаа. Тэгээд яг ингээд монголоор нь гоё тайлбарлаад тийм ээ. Тийм одоо уудаж гашуудах юм тийм ээ. Ийм юм байдгийм аа. Тийм гашуудлаг гэдэг чинь юм байдгийг. Тэгээд одоо энэ хүн бол одоо ингээд төрхөө болоод ингээд явж байгаа ингээд яг ингээд монголоор тайлбарлаад ингээд ярьсан чинь аюу тийм надад гоё санагдсан. Тийм. Тэр чинь нэгдүгürt одоо хүмүүсийг тайлшруулах. Тийм. Зориулттай шүү дээ. Ер нь ямарваа нэгэн шишин чинь ер нь гол үүргэнтэй хүмүүсийн зүрх сэтгэлийг тийм ээ эзэмдэх, тайвшруулах гэдэг ч юм уу эсвэл замын үед бол сүрдүүлэх тийм ээ, айлгах тийм ээ. Тийм юм. Тэгээд яг тэр үүргээ яг ингээд яг тэр хэл дээр нь хэлэхээр хүнд илүү тустай юм байна. Тэгээд тэгэхгүй нэг юм одоо зөвхөн ингээл ном уншаад байвал юугаач уншиж байгаадаа бид нар мэдгүй. Харин тийм зүгээр нэг зан үйл хийж байгаа тийм. Тэгэхээр яг жинхэнэ тийм том шашны би тэгэд юу гэж утсан юм яг жинхэнэ тийм том номтой ламнар нь болохоор яг тэр нэг аюу сайн мэддэг. Тэгээд яг тэрвэрээ хүмүүстэй харьцдаг юм байна да гэж. Тийм би тэрж ойлгосон шүү. Тийм би тэр тий одоо хоёлаа би ингээд нөгөө ихний сэдв ярих ямар хүнтэй ярих гэдэг гэхээр харин хамгийн ихний хэл чинь яг наад талаар чинь одоо түгээмэл нь бид нар чинь нийтлэгээр буддист маягаар оршуулга зан үйл хийгээд штэ. Тий. Тэгээ ингээд оршуулган дээр ямар ном байна штэ. Тэг яг гол нь яг юу уншаад байгаа юм. Тэг ихэнх нь тайлбарлаж өгөхгүй юм биш ядж яхад. Тэг нэг л нэг юм
нэг юм айлгаад байгаа юм уу? Баахан ингээд нэг зайлуул нэг юм ингэж болохгүй тэгэж болохгүй ингэ гисэн тэг гисэн гэ нэг юм нэг ийм л юмнууд тэгээд тэр нь аюу төвхтэй нэг олон зан үйлүүд тий. Тэгээд би тэрийг асууя гэ тэр ган төмөргээд байгаа ламаас одоо төв амдаг гэдгсэн уул нь бол аюу уриалгах аваад харин тий наадахыг чи уул нь тайлбарлаад өгч юмсан. Дааж би дөнгөж өчигдөрхөн зуны амралтаа аваад хөдөө явж гин да 8 сарын сүүлээр л орно да. Уул нь наадахыг чинь стат жинхэнэ тайлбарлаж өгч юмсан. Харин тгий уулзъя. Тэг ингээд нөгөө одоо ингээд нийтлэг буддист маягаар оршуулгын зан үйл дээр яг ямар учиртай яг ямар ном уншаад байгаа юм. Юу гэдэг нь тэр номон дээр тий тэр алтан гэрэл мэрлэнч гэдэг юм уу одоо тий өчигдөр би ойрхон ингээл ажил явдал оролцлоо. 3 гүрэм уншуул гэдэг. 3 гүрэм гэдэг нь яг юу вэ? Тий гар салгал гэх юм. Тий тэгээд тэр 3 гүрэм уншуул гэдэг нь яг ямар ном уншаад байгаа юм. Юу гэж уншаад байгаа. Тэгээ би нэгэнтээ өгцөн болвол одоо тэр хүнд ингээд байхгүй юм болвол тэрэнд ном уншаад яг яах хэвтэй. Өгцөн хүний хүртэл ингээд ном ингээд залаад ингээд янз бүр болгох юм бол супер ичид юм биш үү наадах чинь гээл асуумаар. Тий супер ичид юм биш үү. Яг яах гад ном уншаад идэх юм. Тэг өгсөн төлөвлөх юм. Тий үлдсэн хүмүүст одоо тийм ээ ямар дэм болох юм. Эсвэл дэм болох хэрэггүй юм уу? Эсвэл тэднийг тоох хэрэггүй юм уу? Тэд тийм ээ. Тэр аюу сонирн байгаа даа. Тий. Тэгэнгүүт би тэр даваас ингээд юуны шашны дэд сургууль төгссөн ер нь бол уул нь бол зүгээр энгийн л хүн юм байл л да багш уу юм байл. Тэгээ тэр хүнтэй уулзж ясч тэр хүн болохоор тэгээд байхгүй. Зууртын төрөлгээд одоо 49 хоногийн одоо буддийн шний онлоор бол хүн нас ороод 49 хоногийн дотор дараагийн төрлөө олдог юм байна л да. Тэгэнгүүт зууртын төрөл дотроо бол яг цэвэр одоо хүн амьд байхдаа бол өөрийнхөө хүчээр байдаг юм байна. Одоо тийм. Тэгэнгүүт зууртын төрөлдөө бол ямар ч хүчгүй буй эрх мэдлэхүү болно. Тий. Тэгээд чи ингээд одоо юу гэдэм бэ? Тэгэхээр бусдад нөлөөлөгч хүчгүй, өөрөө өөртөө туслагч хүчгүй, яг л нэг ийм зуурдын төрөлтөө одоо тэр тухайн хүний сүнс ингээ байдаг гэдэг. Тэгэнгүүт түүхэлдгээ бусдад нөлөөлж чадахгүй юм бол эн чинь тэр чи тэгээд нэг тийм хүмүүс ингээл айгаал янз бүр болоо тий. Ингээ тий хоргочлоо барьлаа ингээд тэгвэл тийм юм шүү гэл. Тий. Тэгэж бодоо сүулт нь тэгэж асуудаг байж гэл. Зөө. Тий. Тэгээ нэрээ ингээ заримдаа ингээ нэг юм парадокс юм шиг ойлголтууд аяг байна энэ том шишний нэг юм юм чинь. Тэгээд энэ хэдэн мянган жил хөгжсөн энэ ингээ нэг юм утас нь орооцолцсон шиг энэ олон юунаас нэгнээс нь татахаар нөгөө рүү яваад ингээ салаалаа явж их юм. Тэгээд тий бас л юу юм бэ лээ. Тэгээ одоо бол яг нийтлэг нь буддист маягаар оршуулга хийж байгаа учраас яг тэр талаар хоёлоо нэг ламтаа уулзаж тий ямар энэ зан үйл хийгээд байгаа тэр лүжин 50 гэдэг байгаа нь юу юм те ягаад ороо уншаад идгийг тий амд амц яриагаар бол зөв хүүхдүүд юу гэж ярьдаг чөтгөр хөөдөг буюу чөтгөр дарддаг номыг лүжин 50 гэж ярьдаг тий тэгээд байгаа мó тэр лүжин гэдэг нь яг юу юм ямар ном уншаад идгийг тэгээд тэр зуурдын төрөлтөө байгаа тэр хүнд гингууд хүүхд байхад нэг тэгж ярьдаг гэсэн шүү дээ битгий уйлаа ингээд нөгөө уйлахаар нөгөө нэг дараа төрлөө олгож байгаа хүнд чинь ингээд аюу хэцүү байдаг тий ингээд усан бороо цутгаад тэгээд замыг нь хаагаад байдаг ингээл тийм болохоо битгий уйл гэл. Тэгэхээр ч одоо бол ингээд уйлаад тайвшраа зүгээрээ уйлаад тий гашуудлаа тайлаа тайвшраад яв гэл дэгдэг болцсон ч баг шиг. Тий ингээл өөрчлөгдөд байгаа. Тий тэгэхээр ингээд нөгөө дан ганцхан хөл мөнх ус биш. Тий одоо тэгээд бас яригдахаар юм болвол тий ингээд хайр бурхан гэж сонин сэдвүүд байна. Тий одоо ингээд яг ингээд чиний хайртай хүн чиний хажууд ингээд гашууд автагдаад чи тайвшруулж чадахгүй бол хамгийн хэцүү юм шүү дээ. Тий. Тэр аюу хэцүү юм байлээ. Ер нь би тэгж би бодсон. Яг тэр үед л одоо шашин туслах хэрэгтэй юм болов. Тийм ээ. Тий одоо лам хуврах хүн яг тэр үед үүргээ үүсдэх юм болов гэж бодсон шүү. Би өчигдөр нэг лам руу ярьсан. Тэгээ нөгөө аминдаа ингээд нөгөө би ингээд нөгөө шашингуу ямар нэг шашингуу ингээд дундыг баримтлаад ингээд асууна гэсэн чинь жаахан нэг тийм жоохон эвгүй байна лээ. Эвгүй хүлээж авч ялээ тэр лам бол өөрөө багш хүн гээд тэгээ би ер нь подкаст оролцохгүй уучлаарай. Тий. Гэхдээ чи дараагийн хүнтэй тэгээд та тэгвэл өөр хүн санал болгооч гэсэн чинь за би нэг хүн зааж өгье. Гэхдээ чи тэр хүндээ шашингуу хүн гэж битээ хэлээрэ өөрийгөө. Тэгээд тэр хүний тухайн интернетээс хайсан чинь шашингуу хүн гэдэг бол ер нь одоо тогтсон үзэл бодлого гэж хүн ойлгодог гэдэг нэг юм гарч өгцөн л байлээ л дээ. Тийм ярьцлага тий. Тэгээд тэр хүн бол ер нь нөгөө нэг юм шашингуу хүнний талаар бол жоохон шашингуу хүн гэдэг бол тэр одоо миний ярьсан лам хүний хувьд бол жоохон сөрөг утгатай байт юм болов уу гэл би жоохон тэгээ бодсыг л өнгөрсөн. Тийм үү. Тий одоо энэ атеизм гэдэг чинь өөрөө шашин шүү дээ бас.
Энийг төрлийн. Тэг нэг төрлийн шашин шүү дээ Тий. тий. Нэг үзэл бодлыг л итгэжээвэл тэгээд нэг сургаалд л итгэж ийн гэсэн үг шүү дээ. Сургаал гэдэг чинь шашин гэдэг чинь санскритээр тэгээд сургаалын ингэ үстэй. Тэгс. Тий. Тэгээд сургаал тий ямар нэгэн сургаалыг л дагаж ийн тэгээд сургаалд итгэжээвэл тэгэл би шинтэл байхгүй. Би тий нэг юм уншиж. Үзэл бодлого л өөр баха. Ер нь яванда хүмүүсийг ингээд айгүйх тайвшруулдаг. Тэгээд муугаарч нөлөөлдөг, сайнаарч нөлөөлдөг гурван том зүйл байдаг гинэ. Нэгдүгüүрх нь шашин, хоёрдугаарх нь алкогол, содруулах ундаа, тий одоо муу зуршил, алкогол, арх тамхи гэж аахгүй, арх тамхи алкогол тий. Мансууруулах төрлийн юм бодисоо тий. За тэгээд гурав дахь нь болохоор одоо урлаг буюу юм одоо ярих, одоо урлагийн хэрэгцээ гэж. Тий. Энэ гурав ингээ хүмүүсийг аюуг тайвшруулж сатааруулт юм байна. Тий. Тэгсэн чинь ирээдүйд энэ гурвын одоо нөлөө ер нь бол үлэмж багасах юм гин. Маш бага болох юм гин. Тэгсэн чинь тэрийг баталж байгаа юм шиг энэ жинзэнүүд чинь сүүлийн үеийн хит хитэн мэдэн дээр байгаа зү тий. Дэлхийн сотруулах ундаа үйлдвэрлэдэг компаниуд 380 тэрбум долларын алдагдлалд орцсон. Ууха болцсон, хэрэглэхэ болцсон. Тий, арх сотруулах ундаг. Тий. Тэгэн гут нэрээч гээл тэгэлдэг. Тэгээ нэг бодсоо чи нэрээ одоо сотруулах гэдэг юм уу, мансууруулах гэдэг юм уу, тийм юм. Тэгээ шашин энэ урлаг, энэ гурав чинь бол урлаг зохиолч гэдэг юм нэг энэ гурав нэрээ хүмүүсийг айгүйх тайвшруулдаг. Нөгөө талаараа мунхруулдаг. Тий. Эрэг талаараа бол тайвшруулдаг. Тий, ийм гурван том субъектив ийм хүчин зүйл гэх юм. Тий, одоо энэ нөгөө нэг дахиад хэлээ нөгөө мухар сүсгч чинь биднийг тайвшруулах тийм ээ? Тий. Тэгээ хамгаалах том механизм юм гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр баг зэрэг мухар сүсгтэй байна гэдэг чинь өөрийгөө тайвшруулах нэг зэвсэгтэй явж ийна л гэсэн үг байхгүй уг нь. Тий. Тэгэхээр нэг мухар сүсг гэдэг нэг пуфа гэдэг байх ч юу байх уу тийм ээ. Гэхдээ юм болгонд очиж нэг итгээл тий. Нэг хүн болгоны хэлсэнд одоо ингээл дагаал ушуураад байна гэдэг. Тэр бол харин байж болохгүй зүйл л дээ. Тий. Нэг хүүхдийг бүр ингээд багаас нь яагаад гэдэг энэ асуултанд хариулж тэр асуултыг асуулах тийм ээ сэтэл өгж байгаарэ тэгээд сургаарай гэдэг чинь юм нэг харьцуулж бодох тийм чадвартай болгож байгаа гинэ. Тий. Яагаад гэж л асуухгүй бол шууд л хүлээгээл авчдаг бол тэгээд ямар ч эргцүүл байхгүй бол хэцүү. Тий. Тэгэх юм бол хүн залагдаад тийм айгу хялбар байдаг. Тий. Тэр хамгийн хэцүү юм чинь тэр гэдэг байна ш. Тэгэхээр чин юмыг мөнийг олъё гэхээс илүүтэй тийм ээ. Тэгээ одоо тэр цаад нэг хүний хэлсэн үгийг л дагах хүн болчих гээд байгаа байхгүй юу? Тий, яагаад гэж асуухгүй юу? Яагаад гэж асуухгүйгээр тий. За ятхнаа яагаад гэж асуучаад өөртөө нэг юм зөвтгөлч гэдэг юм уу тайлбар олоод дагуул бас нэг арай тий арай өөр. Одоо аргументтай болж ийн гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо тэр нэг тайлбарлаад ярьж чадвартай болж ийн гэсэн үг байхгүй. Би яагаад ингэж бодсон бэ гэдэг тийм ээ. Тий. Тэгээд тайлбарлаж чадахгүй бол тэгээд уучлаарай. Юу ч бодоогүй юм л гэсэн үг шүү дээ. Тэгээд заримдаа ч тайлбарлалтгүй ингээд юм дагцсан үе байдаг шүү дээ. Тий. Би тэр нөгөө нэг бурхны тухай философи хөрөлнгийн Амантай гэдэг философч залуутай уулзаад ярьж л байсан. Тий. Тэгэнгუთ манайс үл хүмүүс үл зөв бурхныг үл зүгээр л тэр бурхан гэдэг хугтгууны зөв алдсан байл гэсэн нэрээ. Тэгээ тэр дээрээс навч доош навцарж байгаа. Тэгээ нүдэндээ харагдах болгоо шавар болгоод тэгжээс наа бүр өөртөө үйлчлүүлээд. Тэгээ гэтэл яг үүндээ бурхан гэдэг тэр ойлголт чи уул нь бол үнэхээр гоё ойлголт юм биш үү хугтгуун бол. Тэгэл ингээл бурхан гэдгийн талаараа цаашаа ухаад ярихаар бас л нэрээ гоё сонирхолтой юм бэлээ. Тэгээд нэг үе бодоход хүмүүс одоо ингээ нэг юм бурхан үхэл сүнс гэдэг ингээ янз бүрийн юм айгуух сонирхдаг болчиж тий. Тэгэхээр энэ сүнс гэдэг ингээ ярихаар шууд миний толгойд ямар үхтэй хоршиж орж ирдэг гэж хий үзэгдэл. Нэр одоо бүр хий үзэгдлэж бүр яриха болч тий. Бүр айгуух хий үзэгдлэж ярьдаг тий. Хий үзэгдэлтэй байж сүнстэй гэж ярьдаггүй байсан. Нэр хүүхд байхад тэр байр хий үзэгдэлтэй. Тий. Тэр газар хий үзэгдэлтэй гэж ярьдаг. Хий үзэгдэл. Айгуу тийм
хий үзэгдэл гэдэг үг өөрөө надад айгүй шинжлэх ухаан шүү дээ. Айгүй тийм эерэг утгатай шүү дээ. Айгүй зөв хий үзэгдэл гэхээр ягаад ч надад нэг тийм амар гэхээсээ илүү нэг тийм таньж мэдэх гээд байгаа юм шиг. Айгүй тийм шинжлэх ухаанч байрын утгатай санагдаад шүү дээ. Тийм сүнс гэхээр илүү мистик тайлбар байна. Тийм. Нэр энэ би энэ сүнс бурхан үхэл мөхөл гэж явж хагаад тэгээд надад сүнс гэхээр ихэнтэй нэг юм сөрөг утган бууж ирдэг гэсэн бохтэр хий үзэгдэл гэдэгтэй дамжаад чи одоо бол надад яг ингэ нэг юм салаа хоёр утга яваалаа. Тийм сүнс гэхээр нэг юм хүний өөрийнх нь эерэг сүнс байх юм уу? Би үс тэгж бодчихлоосгүй ингэ нэг юм тэрэндээ хорогдчих энэ юмд хорогдсон байна маань гэдэг гот чинь эрүүл сарвал амьд зэрүүн байхдаа одоо миний хайртай хүн юу гэл өгснийхээ дараа намайг орлох гол сүнс болчихвол одоо тийм ингээл хайртай хүмүүсээ хорлохгүй тийм логикоор тийм балан юм байж болох юм уу гэсэн чинь ламбол тэгчлээ. Чи зөвгөл логикоор хөөж гин. Тэрнээс чи харин тий чи эрүүл амьд сэрүүндээ чамд хайртай байсан хүн юу гэдэл өгснийхаа дараа хорлох гол явж явах уу те тэр чинь тийм гэж юу бах те гэл. Яаж ч утсан тий. Тэг яаж ч утсан тий. Тэг би нүдэн ч өгсөн гэж би одоо ингээд асуулчих юм байна. Би ингээд миний сүнс чамд хорогдоод ингээд гэртээ байг яриад байдаг гэж тэгсэн чи юу гэсэн гэж. Тэгвэл гандан гараад лам болж ирээд одоо хөөлгдөг л авах гэж авдгийг тийм тэгэхээр манай нүдэн юу гэж бодох хаш өгчээ тийм ээ надад юу гэж муу юм хэвдээ өөрхий амта гэж бодох нь шүү дээ. Тэгтэл шууд хөөлгөх л дээ. Тэг хөөлгөл л гэж хэлээ. Тэг үрж ирээл тэгэл ном гүрэн уншаал хөөлгөх чинь гэсэн. Тэгэхээр ер нь сүнс болж хоргодож үлдэх юм бол тэр шууд эсрэг дүрд ордог. Тийм баг үстэй. Тийм. Энэ сүнстэй байр. Сүнстэй байр. Тий сүнс оргогдсон байр гэдэг гэх юм бол шууд муу юм бодох нь шүү дээ. Тийм ээ. Уг нь би чи хайрлаад би хажууд нь байгаад аймаар шүү дээ. Тэ үгүй гэж шууд гандан гараад лам залж ирээл надад очно. Тэр нэг юм олон кинонд маш олон кино олон шашнуудад сүнсийг амрах амарлуулах гэж аягүй ярих юм тий. Тэр нөө ямарсан харинтай ингэж оршуулъя гэдэг байгаа шүү дээ. Дайны үед ч гэсэн тий оршуулъя. Оршуулахаар ядаж сүнс нь амарна. Боёо тэ сүнс нь амарлуулна. Оршуулахгүй сүнс нь амарлахгүй шүү дээ гэдэг чинь нөө христийн нөө ер нь утгатгоо юм шиг байгаа. Би тэгж бодсон. Тийм бах харин. Айгүйх ингээ нэг оршуулъя. Дайсан байсан ч хамаагүй оршуулна тий. Булаад ч болтгоо. Бөөнд нь овоолаад булаад ч болтгоо ядаж. Тий. Тэгээ нэг юм загламж юм махтагдаг ч юм уу тий ядаж сүнсэн амирлаг гэдэг. Тий. Тэгвэл энерги гэдэг гэж бодох юм бол нэрээ аймаарч юм шиг тийм ээ. Тэгээ тийм олонны газар тэр олон нийтийн оршуулганы тухай чинь айгүй их яриа байдаг шүү дээ. Нөө сүнсүүдэр сүг сүдэр гээл сүг гэж бас юу ч юм те. Тэр бол энэ одоо ингээл буг альбин тэрэн чөтгөр шулам гэл ингээл юм буддийн шин дагж орж ирсэн л баха ойлголтууд байна тий. Тэгэхдээ би яагаад чи шулам гэд ярихаар тий надад тийм гой үхэн сан ямар эерэг утгатай тий гой үхэн тий аюу гой тийм царайлаг тийм хүүхэн тий ааштай тэг царайлаг тий нэг тийм залтай хүүхэн шууд буугаад идэг шүү. Би бол ингээд чөтгөрний эрэхтэй юм байна. Тэгээд аав чөтгөрийн авгаад шулам юм байна. Надад ягаад тэгж хүүхд байгаас тэгж одогддог байсан. Чөтгөр нь эрэхтэй нөхөр нь юм байна. Шулам нь болохоор авгаан юм байна. Тийм тэгээд л тэг ингээд хүмүүс барьж идээд л хорлол явж идэв юм байна. Тий. Тэгээд ингээд буг тэрэн мэрэн болохоор тэр хоёрын хүүхдүүд юм байна гэх. Тэгэхээр би эмэгтэйний шулам гэж хэлвэл би муулж байгаа гэсэн үг биш шүү. Миний бодлоор тий. Яг нэг тийм шулуун яг юм байдаг бах та гэж боддог дуртай. Тэг мэдхгүй юмыг болоод мэдсэн байх жишээний те. Тэг юм дуухаар мэдчихдэг. Тэ уцсны занаас сотоо байгаагийн чинь шууд тэ үнэртчихдэг. Тэг чи одоо шулуун байлгүй гэдэг яахт. Нэрээ зүгээр дахиад зүгээр энэ үгний утга тэгээд энэ шашнуудаас аль шашнаас илүү гаралтай юм гэдгийг асуумаар л тий. Аттрактив гэж байна шүү дээ. Айгуу тийм дурлаа шулуумч. Тэгээд хиттийн тэр юудэд үнхэн шулуум тийм гоё хүүхдүүд гараад байгаа үсттэй. Тий. Нэрээ тий. Энэ нөгөө тансан ламын юм дээр. Тий шүү дээ. Тэ үнхэн шулуум гэ нэх гоё хүүхэн тэ ингээл тий. Гоё хүүхдүүд гараад. Өргөдөх гарлаа. Тий. Тэ Орсын баба яг бол өөр ах уу. Нэрээ тий. Тэ бабаяга шулуумчин бол тий. Орсын тэр яагаад шашин нэр шашнуудаасаа
болд юм уу. Гэтэл ингээл дундад зууны шуламчин бол нэг тийм гоё үхэн гэхээсээ илүү зүгээр нэг юм тийм үзмэрч юм хамартай. Тийм нэг юм бүгдээсэн дахисан ведьма. Ведьма гэж ярьдаг тий ведьма. Тийм гэхдээ хятад нутгийн тэр юм дээр бол аюу гоё шүү дээ. Нэрээ тийм тий дансан ламын юм дээр л тэгдэг нэрээ тий өнгийн шулам гэхээр нэх гоё үхэл байгаа гэдэг тий хүмүүнтэй нөхцөлчдөг үстэй тий тэр Японы юу чинь Японы тэгэл одоо юу гэдэг чинь одоо уран зохиол одоо урлаг мурлаг чинь хятадас л их авалтай шүү дээ. Ихэнх юм тий тэгэхээр хятадын нөлөө аюу их байдаг тий бас л ингээд хятадын биш тэр Японы мистик гэх тийм зүүн Европын тэр нэг 50-аад он 60-аад оны кинонд тий тэр нэг цасан хүүхэн билээ. За зүүн юу бас юу гэдэг шүү дээ. Тий тэр бол ёстой чөтгөр шулам л байхгүй юу. Тий би тэр хүнтэй үрж ирэл нөхцөл. Тий. Би тэгэхээр бүр хизээ хойно одоо чинь хүүхд байхдаа ингээд нисэл зодолтоод байгаа л гоё байсан сүм үггүүний. Тий хизээ бүр хойно тий хизээ хойно тансан ламын тухай нөгөө нэг юм зохиолынхын тухай ингээд ревю уншиж хагаад тий тэгээд за тэр олон одоо чөтгөр шулам одоо тий ингээд ад сэтгэр инээ тэрэг гэдэг юм чинь уул нь бол хүний тэр нэг юм новшийн шунал тий ингээд мөнгөний төлөөч гэдэг юм уу тэр нэг юм одоо гоо сайхны төлөөч гэдэг юм уу хүний нэг юм хүнээс гардаг бүх адгийн зан чанаруудыг л аваачаад чөтгөр шулам болгож хувиргаал тэгэл тэр нэг юм адал явдал дунд нь тэр нэг ном залах явцдал тий тэр нэг юм хүүхэнд нь тачаад байгаа нэг юм одоо хитэрсэн дуртачаал мөнгөний шунал нь инээ тэрэ гэдэг ингээд тэрийг л авчиж чөтгөр шулам болгоцсон байна. Хизээ хойно алхаж байгаа шүү дээ. Нэрэл тэгэл юм чөтгөр шулмууд л тэгэл ингээл тий. Бидний л одоо хүний л адгийн новшийн зан хүсэл тий шунлууд. Тэгэл заримдаа ингээл нөө бурхад нь үрчээр туслаад байгаа. Тий бодис байгаа тий. Бодисоо орж ирээд туслаа тий. Тийм байна. Тэгэнгүүт ер нь тэгээд би бас тэгж бодож байгаа шүү дээ. Тэр буддийн шний тамийн тухай ойлголтыг энэ шашнуудын тамийн тухай ойлголтыг бас энэ муслим шишнэн дээр ч гэсэн ингээд тамийг юу гэж тодорхойлдгийг хийд байдгийг шишний номлолт айгу тод хэлдэг шүү дээ тий. Буддийн шин бол зүгээр фантази нь бол алдаг гэсэн чинь халуун там бүүтэн там юу ч гэдэг 9 там 3 юу ч гэдэг. Тэгээд тэрийгээ бүр ингээд зураад л тий. Тэр үнэн худлаа нь бол хамаагүй байхгүй. Зүгээр яагаад тэгж фантазлаад байгаа юм. Тэр нь ямар нөлөөтэй юм. Тэ хаанаас юугээд ингээ фантазлаад ингээ тамыг болгочихж байгаа юм. Тэр хин айгуу гой домог ярьж байгаа байхгүй юу. Тэр одоо юуны Ням очиргээ төв судлаач ах байгаа. Тийм. Тэгэнгүүт надтай ярилцлага хийгээд одоо 52,000 үзэл явж илээ. Тэрэн дээр тэгж байгаа нөгөө аппликейшн алтан сав нээн гэдэг бол зүгээр л аппликейшн тий бүр ингээ тий алгоритм аппликейшнээс гаргачих болно гэж байгаа байхгүй. Тийм гарчигтай. Тэгэхээр тэрэн дээр тэгж ярьж байгаа. Нэг ийм мундаг эрдэм номтой маш ингээд одоо төвд ч юм уу ингээд шний дээд сургаад ингээд үнэхээр том эрдэмтэй лам хүү аав дээр ирэж ярьж байгаа. Аав надууны хулгайч. Юусэн насаараа мал адуу хүүд малын хулгайч. Тий тэгээ аав нь зайлуулж. Тэгээд ингээ нөгөө аавынхаа ингээ нөгөө хар мөртөө одоо чинь тэгэл одоо 10 хар нэглэний насаараа үлдсэн хүн шүү дээ ч таав тий. Аавыгаа одоо яавал одоо юу гэдэг ингээд деважин төрүүлэх гэдэл тий ингээд. Тэгээд аав нь ингээд нөгөө юу ятсан гэдэг нөгөө нүдний хараа нь муутцсан. Тэгээд аав нь тэгсэн гинэ. Миний хүү одоо ингээд их тийм эрдэм намтай лам болж ирлээ. Миний хүү юу өгсөж байна? Аав нэг удаа өстэй чинь биелүүлж. Тэгэл аав нь чаддаг юм бол морил хулгайлж ирнэ. Сайхан одоо хүлэг гэж аахгүй морьч хүлэгч одоо гойчна тий. Тэг гой хүлэг хүүдээ хулгайлж авчирч өгье. Чаддаг юм л тэр. Гэсэн чинь тэгэл тэгээд за миний хүү нөгөө хүлэгч нь чи хаанаас авчрах нүд муудчихад. За тэгүүлгээд ингээд тэр деважин гэдэг нэг юм одоо деважин бол ийм гэдэг ингээд дэлгэрүүлсэн ном байт юм. Тэрийг ингээд ярьж өгөөл идэв гинэ. Тэгэл нөгөөдөг чинь за ямар уул гэлээ. За ямар устай гэлээ. Ямар мод гэлээ. За ямар цэцэг навчтай гэлээ, ямар шууттай билээ. Тэрийг ингээд ярьж өгöd бахаар ингээд дотроо ингээд төсөөлөд идэм л та. Тэгээд тэр нэг юм деважингийн орны дотроо төсөөлөд. Тэгээд аав нь деважин төрсэн тухай домог. Ярьж байгаа байхгүй. Тэгэж ярьсаар байгаа аавыгаа ингээд деважин төрүүлчихэж байгаа тухай. Тэг ингээд ийм сонин ийм үлгэр домгууд байх юм шашнуудын.
Тийм. Тэр нэг гурван төрөл байдаг гэл те. Тэрэн дээр бас нэг тийм би уншиж байсан. Тэрэн дээр ингээд чи эхлээд ингээд одоо үнэхээр тийм ээ дор төрөл гэдгээ мэдвэл заяа. За. Дээд төрөл болох боломж чамд төрдөг гинэ. За. Тий. Гэхдээ мэдэх ер нь боломж байдаг үүдэл гэж. Доод төрөл гэдгээ. Тэгээд хинч хүлийн зөвшөөрдөггүй юм гинэ. Хөө тийм үү? Тий. Нэг тийм асуудал байдаг. Тэр оошоо хийсэн юу л нэг тийм нэг бас нэг тийм яжтай юм байсан тий. Тэгэхээр ер нь чи өөрийгөө дор төрлийн хүн байна гэдгээ те. Тий. Нэг дод төрлийн хүнд тийм номл байдаг үстэй. Тэр гурван төрлийн нэг нь одоо тамаар айлгах. За гим нүгэл хийх юм бол те. Тий. Там дунаа шүү чи. Там дунаа шүү. Одоо те нэг үгээр хэлэх юм чи шоронд ор зовн шүү. Гэдгийг одоо өөрийнх нь ойлгодог хэлээр. Тий, ухамсаргүй хүмүүст хэлнэ. За нэг зөвхөн нэг аж ахуйгаа нэг ингээд байгаа хүмүүст болохоор ахуй ухааныг зааж өгнө. Тий. Тий, өгчөөд битээ ингээ хойноос нь ингээд те нэхэл дагал болоод бай, те. Тий, тэрчээ тэргүй өөр замаар орж ирдэг юм гэдэг ингээд. Энэ сургаалт нь болохоор тэг хоёрдугаар дэвштэй хад. Яг тэр одоо дээд одоо тэр их юм ойлгох хүмүүст бол яаж гэгэрх тухай гэгэрлийн номл ордог гэдэг. Гурван номл нь өртөл ингээд дордууд зориулсан тэ дорд өгсааны хүмүүс зориулсан, дунд өгсааны хүмүүс зориулсан. Тэгээд яг тэр дээд төрлийн хүмүүс зориулсан гэдэг ингээд байдаг гэдэг. Тэгээд дорд тун тэр сургамжаа айгуу сайн ингээд авчих юм бол одоо тэ хоёр дахь сургаалыг хүлээж авах ер нь боломжтой болдог гэж байгаа байхгүй. Зөө. Гэртээ рүү гинт хийхгүй гэдэг тийм ээ. Тий. Нүгэл хийхгүй тий. Тий. Улаан цайн дээр нь тонуулыг аль өөрийгөө явчихгүй болчих юм бол яг тэгдэг хүмүүс зориулж тэр ном байдаг. Тэгэхээр тийм хүмүүс бол ер нь дор төрлийн хүмүүс ээ. Тий. Нэр айгуу сонин манай эмээ тэгж ярьдаг гэсэн. Сүүлийн үеийн хөгшөд нүглээ сайхаа болчих юм да. Тэгдэг үсэт нэрээ. Тэг ингээл ир хэрэгүүлэл маань уушаа суун. Тий. Тэгэн гут ингээ нөгөө. Тэг ингээ нөгөө цаг цөвөн болоод гэж ярьдаг гэсэн. Цаг цөвөн болоод тэгээд сүүлийн үеийн хөгшөд нүглээс айхгүй юм да гэл. Тий. Тэгэхээр тэр нөгөө нүглээс айна гэдэг нь зөв амьдрах. Тий. Тий. Чи ингээ тий зайлвал нүглээс айгаад ч болохгүй зөв амьдраад байна шүү дээ. Яаж болохгүй тий. Тэгээ одоо сургуулийг дагаж ийн гэсэн үг. Тий дагаж амьдраад байна шүү дээ. Тэр доод төрлийн хүн байсан ч гэсэн тэр сургаалаа уг нь дагаж ивэл чи там дунахгүй байхгүй юу? Тий. Тэгээ нүглээс айхгүй юм да сүүлийн үеийн цаг зөвөн болохоор хөгшт нь хүртэл нүглээс айхаа болчдөг юм гинлээ гэл. Тэгж ирдэг гэсэн. Нэр тэр загс амтны тэмээ амтны их загс. Амтны их загс гэдэг бас актер байна тий. Зайлуул ханаас сонссон тэгэл ингээл тиймэрхүү. Тий. Ер нь тэгээд бид нар ярихж багассан юм байна. Тий. Тийм ээ. Одоо би бол зэвгийн хажууд юм би ярихгүй шүү дээ. Харин тий. Тэгээд ирэхээр одоо яг нэг тийм юм ер нь айгүй. Тий. Тэгэл ялангуяа өвөл хөдөө ингээ ихэнхдээ л монголчууд амьдралын их хэв маяг чинь нэг юм мал аж ахуй чинь нэг юм 11 сараас нэг 2 сар хүртэл бол ерөөс зүгт хийц хурж байгаа юм чинь. Тий. Мал нь таргалцсан, малаа таргалуулаад өвлжөөндөө оруулсан. Хонио бэлчээ чинь тэгээд өөр хийх юм байхгүй. Яагаад ч хөрт 5 цаг аргагүй болчих шүү дээ. Тэгээд 6 цагт тоол ичээ 6 цагт унтуул чинь бараг шөнө 2 цагт эсрэг чинь үстэй. Тэгээд гал түлээл тэгэл ингээл нөгөө лав аахгүй тийм 3 хоргол тавиал зулаа. Тэгээ нэг мүүдээс зулын гэрэлд лаа тавьж байгаа л тэгэл өстө чөтгөр шулан мүлгэр домогс тамга имиж яриа цаг нөхцөж байгаа. Тэр нэг 8 хүртэл тэгдэг байсан шүү. Дээр үедээс л тэгдэг байсан. Санжид тэгээд тэрэн дээр л баах юм ярьдээ фантазлал ярьдаг байсан шүү. Нөө нэг зулын гэрэл дээ. Хүжин гал. Ой нэмх юм. Тий. Хүжин гал. Тий. Хүн ингэ сурах гэж ингэж тийм ээ. Хүжин гал ном уншиж байгаа. Чи яагаад уншдаг? Чи милисэн гой гэрэлтэй дулаахан байшин байх нь. Тэгээд ном уншихаар чи одоо юугаа шагаагаад байгаа ингээд загнаа тий. Өдөр алдан шүн гихчээр унт гэлөө. Тий. Яг тэгдэг ус. Тэг би бас тэгдэг өдөр нь тоол тоглож байгаа. Тэгж орж ирээд гинт хичээлтэйгээ санаал. Чхон хичээлээ хийгээ суух гарал. Гэрэл сохолцуулаад тунтаач чи өдөр алдан шүн хичээл. Харин аюулсан тий. Тэгээ болдог бол багштай гэж хэлмээр тий. Би өстө нэг ингээл гоё шүн суугаа хичээлээ хийх гэж ээж аваа хэлэх юм байна.
Өнөөдөр тэр хөжийн галд ном уншдаг байсан гэл амар загнуулдаг байсан шүү. Аа. Тий. Хүн ингэ сурах гэж ингэж мэрийдэг те. Аа. Тэгэхэд одоо бүх юм чавтай. Яагаад ч сурдаг. Аа. Айгүй их тэг загнуулдаг гэсэн санагддаг юм тий. Тий. Тэгэхээр зүгээр ингээд нэг иймэрхүү сонирхолтой эргцүүлэлт тогтолсон ийм ярианууд нэр одоо надад лав тэг ингээд болонгод тэр чөтгөр шулам буг тэрэн одоо ягчс хэдэн янзын их чин хиллэгүүд шүү дээ Монгол дээр бол гүйдэл мүдлээс ахуулаад тий. Тэр ер нь ингээ нөгөө эхлэлэн гэдэг юм уу хаанаасаа юу гэж хэлээд үгийг нь чөтгөр шулам тэрэн буг нэтэр юм юу гэсэн утгатай юм ямар шашин дээр юу гэж тайлбарлаад тий яагаад явцیں тий тэгээ шилжээд ямар утга руугаа орцсон ингээл Монголны тайлбар дээр бол чөтгөр гэдэг үгний тайлбар бол баг ихнэр гэсэн утга байдий. Баг ихнэр чигээ ноёд чи олон ихнэр авъя штэ тий их гатаа аван тэгээ хатан баг ихнэрийг чөтгөр гэж нэрлэдэг. Тэгээд чөтгөрийн баг надтай гэдэг. Тэр юу гэсэн үг вэ тий чөтгөрийн баг над. Яг монгол хэлний тайлбар дээр та нар ингээд хайгаад үзээрэй чөтгөр гэдэг үгийг хоёр дахь гурав дахь утга нь шилцсэн утга нь ч билүү баг их нэрийг чөтгөр гэдэг. Тэр шулмас ягцсан бол яг юу юм гэдэг. Энэ тал дээр Манжи хааны тэр Монгол хатан нөтөөх байдаг шүү. Циши билүү тий. Биш тэрнээс өмнөх нь юм уу? Инх Монголын хааны ээж имэн. Тэр чинь циши шүү дээ. Циши хин циши хамгийн сүүл хатан юм. Тийм билүү. Тийш. Гэхдээ тэгэл тийм инх Монголын имэн гэхэр чинь урагшаа гэсэн. Тэгээ урагшаа. Тэгээ Монгол юм тийм шүү дээ. Тий. Тэрэн дээр тэгээд нэг яг нэг стармог хөлөг бэлгэлсэн чинь тэр нэг унаад тэгээд номтоход хааны юунд орсон гэж. Тийм билүү. Тий хааны тэр нэг хацанд өртсөн гэж. Тэгэхгүй тэр чинь одоо зүгээр нэг юм налууржницаа гэж одоо нэг татвар юм болоод анх ирсэн юм байна. За. Тэгээд тэр бол өстой жинхэнэ толгойн ажилласан. Имэн бол их Монгол хааны имэн. Өөрийнхөө нэг юунуудтай айгүй тийм юу зарц нартайгаа айгүй гоё харьцдаг. Тэнд зарц нартайгаа тэгж гоё харьцдаг хатнууд байхгүй. Бүгд их замтай яриасан. Манай хүмүүстд бүх юма хуваалцаал. Тэгээ бүр зарц нараа бүр ингэ бүр өөр үнэнч болгоод тий. Тэгэнгүүтээ тэгж төрн тим хүүхд ингэж төрн яг хаан болох хүн энэ төрүүлэхийн гэлээ гэл цуу тараалгаал. Тэгээд жинхэнэ хор найруулсан байгаа юм чинь. Тэгээд тэр түүх айгүй гоё түүх шүү. Тий. Тэгэл тэр хичнээн 100 одоо татвар юмчдын том бас цайлаад гарч ирэл хааны гатан болчихж байгаа юм чинь. Тий. Тэр хамгийн гоё хувцас хийв нүдэн гоё хувцас хийлгсэн гэж байгаа юм. Тэгээд тэр юу цуу яриулсан гэж байгаа юм. Одоогийнхор бол PR PR хийсэн байна. Тий. Амар PR. Тий. Тэгээд тэр PR их боломжийг манай хүн бүр анхнаасаа бүрдүүлж исэн бас хүмүүстэй ингэж гоё ярьцаж. Тий. Тэгэхээр чи тим эзэнтэй, тим хатантай зарцснаар өөртөө ингээд хүн шиг харьцаад байхаар хатантай хайртай байдаггүй яах вэ? Тэгин. Тий. Тий. Өөхөөс уцахгүй. Өөхөөс уцахгүй болсон. Тим зарцнартай болсон. Тэгэнгүүт жинхэнэ PR хийдэг юм байна. Тэгэхээр ч ер нь нэр читгэрийн баг надтай гэдэг чинь ер нь нэг тийм. Юм бас гарсан баха. Харин би яг тэгж боддгийг. Тий. Тэгээд ч нэг хүүхдийн бас отгон хүүхдүүд ч бас ирэх байдаг шүү дээ. Тий. Тийм бас нэг тийм тал байна те. Тий. Тэр чөтгөрийн баг надтай гэж яг ямар утгатай үг. Алин тий ер нь тий. Хамгийн сул дорой одоо ер нь гэдэг намхан хүмүүс ч эсвэл жоохон султай хүмүүс аюу хил амт гэдэг шүү дээ. Хил амаараа өөрийгөө аваад явчихдаг. Тий. Тэр чинь ихэс зүгээр арга байхгүй тий. Тий. Том бийтэй хүн бол юу солиод хүн ингээд нам болгоод архи ажиллах шаардлага байхгүй. Шүү дээ. Тэг шиг нэрээ. Тэгэхээр читгэрийн баг надтай гэдэг нь одоо тэрүүдэд хэлдэг ч юм билээ тий. Яагаад тэр ингээд нэг одоо хүүхнүүдийн эмзэглээрээ зүгээр л аман яриа шүү. Яагаад хөөх хүүхнүүд манай нэг ах тий. Яагаад хөөх хүүхнүүд ихэнхдээ тэнийг байдаг юм бэ гэсэн чинь. Яагаад гэсэн чинь хичээлийн нийлэхгүй авч яах юм.
Хөвгүүд ингээд толгойг нэргүүлээд л тий нэг нь дуудаж гаргаж ирээд цэцэг өгөөд нөгөөх нь гоё маруулж өгөөд л тий ингээд зүгээр шүү дээ. Толгойг нэргүүлээд ингээд хичээл хийх шаардлагагүй ингээд хөвгүүдээр тойрчиж байгаа юм чи яах юм. Тэр юу блонд шаргал өстэй хүүхдүүдийн тухай бөө өнгөө байдаг шүү дээ. Тий. Тэр чинь одоо блонд хүүхэн гэдэг чинь гоё хүүхэн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол тий тэгээд хамгийн тэнэг гэдэг гээд бас амар их онгоо байдаг. Тийм билээ. Тий аюулхан уу тий нөгөө тий би өөрийнхөө тухай ховж бичигдсэн соник уншихын тулд бичиг хүчийг сурсаа гэд хүүхэд багт миний сонсч байсан онгоо шүү дээ тэгээд. Тий гэх мэт чинь. Тэгээд тэр итгэвтэй нөгөө дээрээс нь зайлуул ингээл эмгтээчүүдийг сургууль оруулдаггүй хүүхдээ харуулаад гэрийн бараа харуулдаггүй маралдаг үйлсэн ч нөлөөлсөн баг. Гэх мэтчлэн учир шалтгаанаас нь хөөгөл тий. Энэ феминистүүд нь алаад идчихгүй бол тий. Хөрх хүүхний тэнэг гэлээ. Тийм биш гэл. За. Тэг нэг хов тавилан гэж юм байна нэг заримдаа ингээ харж яхад. Тий одоо жишээ нь дахиад ингээл мөнхийн сэдв дотор бол нэрээ энэ хов тавилан гэж яг ер нь тий ингээл нэг талдаа гардггүй шүү дээ сонин. Ер нь ингээд хов тавилан заримдаа зурагдсан ч юм шиг. Заримдаа бид нар өөрөө зураад яваад байгаа ч юм шиг. Зарим зүйл ер нь угаасаа л тохиолдол байсан юм байна гэж бодогдохоор зөндөл байдаг шүү дээ. Тий зарим зүйл бол үнэхээр уучлаарай. Энэ зүгээр л анханасаа л тохиолдох байсан юм байна гэж бодох шиг. Тэр нөгөө нэг юун дээр тэр одоо алтан сав буюу шинжээ гэдэг байгаа байхгүй өхлийн зурхаал юм байлээ л дээ. Тэрэн дээр бүр ингээд амьдын зурхаа дээр ч гэсэн байдаг. Манай өвөө одоо юу гэдэг нэг малчны календар дээр ингээл би өөрийнхөө төрсөн он сарыг цагаан мянга нэг цагаан мянгтай гэл ингээд хайнгууд одоо ингээд 86 наслаад хаврын юу яанд ингээд хөхнээ. Эд баялаг дунд зэрэг мэрэг гэдэг ингээд амьдын зурхаа байгаа байхгүй. Яа. Тэгээ хүн болгоно тэгээ зурч болно. Тэгээ зурчдаг гэж байгаа байхгүй. Тийм. За ингээд нөгөө хэдэн он төрсөн хамгийн гол нь цаг ямар гариг төрсөн ямар цаг төрсөн гэд тэгэнгүүт тэр чинь амьдын зургаар зурчдаг. Тэгээ би асахгүй. Тэгээд ингээ тэр нөгөө даваасур ингээ нөгөө багшаас илүү насалжээ дутуу насалжээ гэж баг хэлдэг юм аа. 2-3 сар илүү насалсан байна. Яг наслах насаа насалжээ ч гэдэг юм. Энэ одоо чаашаа ингээд хүний хизээ мөх нас масын ингээд тогтооцсон байд юм уу гэж чинь. Тэр даваасур гэдэг л амтан бол шууд тэгж дэлж. Энэ бол зүгээр л одоо прогноз ер нь цагаагаар прогноз байдаг үстэй тий прогноз. Тэгээд нэг гой зүгээр яг сонирхолтой зүйлд нь ингэж байгаа. За хүний амьдралд жил бол хаан шиг нөлөөтэй. Хүний амьдралд жил гэдэг хаан шиг нөлөөтэй. Ягаад гэвэл чи хааны хизээч харахгүй. Гэхдээ тэр хааны гаргасан шийдвэр ингээд дамаараа чамд ерөнхий утгаараа нөлөөлнө. За сар бол чамд дүшмэл шиг нөлөөтэй. Хаанаас арай ойрхон. Тэр хааны тушаалыг яаж хэрэгжүүлэх үү те мушгин гойвуулах уу гэдэг чинь дүшмэлих чамаас хаанаас бүжиж дүшмэлтэй бараг уулзахгүй. Тэгвэл нөлөө чамд мэдрэгдэнэ. Сар. За өдөр бол цэрэг шиг нөлөөтэй. За тэрнтэй чи тааралтна. Тэгээ тааралтна те. Тэр чинь бол одоо сөөхийн дарга маргач гэдэг юм уу те. Би зөөрлж байгаа байхгүй. Хамгийн сүүлийнх нь өдөр. Тэгээ хамгийн сүүлийн нөлөө нь цаг буюу яг одоо ингээд те цаг буюу нөхцөл мис шиг нөлөөтэй гэж байгаа юм. Мис шиг нөлөө. Тэгж тайлбар. Надад зөөрлөлт айгу гой санагдсан. Тий. Тэгээд зурхаа дээр ингэж гаргадаг юм аа. Тий. Тэгээд тэр чинь ингээд чи 86 хүрнэ гэдэг нь бол ингээд тий буруу юм хийгээд байвал тэрнээсээ өгч болно. Одоо юу гэдэг ингээд зөв мөрөөр сайн сайхан яваад байвал чи 86 биш бүр 106 хүрчих болно. Тэгэхээр энийг ингээд нэг тийм одоо ингээд одоо буддийн шишин 6 мурхай бол өөстө хүнийг өстө 70 хүрнэ гэсэн жил нөгөөх нь одоо явах тэ 50 насны дээрээ хөвчлээ худалч модалч гэж хэлээд байх юм байна. Хүний өөрийнх нь сонголт бойдох чи үлийн үрээрээ тайлбарлахад авчт юм аа гэл. Одоо эд баялагын тухай бас гоё юм ярмаар байгаа байхгүй юу? Энэ хувь тавилантай холбоод тий багц. Тий эд баялагын тухай одоо ингээд хөрөнгө мөнгө тэр нэг хийсэн тэр хүүхд миний толгоноос гардгүй. За юу хувь тавиланд ингээд зурцсан бол те чи өнөөдөр мөнгө хураагаад байх хураахгүй байх тийм асуудал биш. Орж ирэхээр л орж ирнэ. Тий чамд ажил олдноо л гэсэн үг тийм ээ. Чи юм зарнаа л гэсэн үг одоо яаж мөнгө олдгийг тэрнийг хийгээл явна. Тэр цаанаас ингээд тий зурагдсан байна. Хадгалаад чи тэргөө үржүүлэх тэр үнийг чи хадгалснараа одоо чи тийм ээ. Тий баян болно гэсэн үг биш ээ. Тий яадах юм бол хувь тавиланд чинь тэгээ зурцсан байсан бол
чамд өвчин зовлон тохиолдлоо гэж бодъё. Чи тэр мөнгнүүдээ тийш зарцуулна шүү дээ. Аха. Тий. Гэл хийсэн чи дотор ардсан гэж. Ямар амар юм бэ гээл тий. Тэгэхээр мэдээж би тэрүүдийг би сонсчлоо гэд би банкнд мөнгө тааснаас мөнгө авах гэсэн үг биш л дээ. Тий. Гэхдээ тэрүүнийг бодож байхад бас илүүдэхгүй байгаа үстэй. Тий. Тэгэхээр бүх юм нэг өөрийн гэсэн нэг хэмжээ хязгаар байдгийн байна да гэсэн бас бодол тийм ээ. Ер нь хараа ингээ нөгөө бид нар ингээ нэг тийм тодорхой мэдээж хүн өөрийн гэсэн тогтсон үзэл бодол бол байна. Гэхдээ нэг юм эцсийн одоо нэгдсэн абсолют нэг гэж хэлдэг нэг юм тодорхойлолт гэдэг юм уу да тий нэгдэлтаа ингэж яг тодорхой байдлаар гардгүй юм дээр үл яаран дүгнэлт өгөх гээд идэх л аюу төвхтэй. Тийм ээ. Тий. Ингээл зөв буруу. Тий. Ингээд ярихад тэгдэж ер нь надад ч ямар төвхтэй юм бэ яг зөвхөн үнэн яг цорын гац үнэн айлын. Эсвэл зөвийг л хэлж эхэлдэг. Үгүй зөв гэж юм чи өөрөө айгүй ойлгомжгүй шүү дээ. Одоо дайлаггүй манай үеийнхэн яг тэгээд яг тийм кино, тийм суртал нэвтрүүлэг тэр өссөн хүмүүс байхгүй юу? Ааха. Тэгээд киноч гэсэн хүртэлтэй манайхан дайсныхан гэдэг тэгэл болоо те. Ааха. Тийм манай хүн бол дандаа сайн байдаг. Ааха. Хэзээ царай нүртэл айгүй тийм гэгээлэг зэрэгтэй манай хүмүүс. Ааха. Тий эсвэл нэг гоё гинэн ч юм уу. Ааха. Тий. Дайсан гэхээр нэг л цаанал нэг л зэвүүн. Тий. Тэгээ сүүлийн үед ингээд дайсан гэдэг ингээд ирэхээр жоохон баян хүн дайсан байдаг. Тий. Баян тий илүү шунаг. Тий. Яг тэр үчлийн тэр юуны нөлөө бидэрт амар нөлөөсөн нэр шүү. Арахгүй. Тий ч баян. Цаанаас нь тэгэж заасан юм чи. Тий баян хүн гэж аюу хямсгар их замтай харамж хүмүүсийг шулдаг. Тий хүмүүсийг ашигладаг. Тий муу санаатай. Тий. Тэгээ өөрснөө их тансагладаг. Хүнийг дорд үздэг. За тий. Гүү кинонд тэгээд гаргачихж байгаа юм чи. Тий. Их кинонд тэгээд гаргачихсан юм чи тий. Тэгээ жирээс харс ахалтай ингээд нүдний хилтэй нэг юм хаа харагдаад байдаг ч тий. Харин тий. Тэгээ ингээд жоох ингээ яриангууд толгой эргүүлээд ах юм аа. Ер нь зүгээр л хамгийн энгийн хамгийн сайн юу юм те. Гээ уучлаараа хамгийн сайн ингэж те. За энэ юм энэндээ сайн. Гэхдээ энд ийм сүрэг дагаа өөр дагаа. Ятраатай хамгийн санаа л хэлчих. Эсвэл ингээл хамгийн лаг нь айл вэ. Тий. Одоо сая ингээл хөлбөмбөгийн дэлхийн авраг гарч бөө хэрүүл боллоо шүү дээ. Месси орн олтаа гадал ингээл тий. Тэгэл үс ингээл заавал нэг нь л номер 1-т л байх шүү дээ. Тий. Утгагүй ойлголт шүү дээ. Өөрөө айгу сонин тий. Харьцуулахын аргагүй. Тэгэн гут тэгэл тэрнээсээ болоод хэрэлдээлээдэг тий. Гэх мэдчлээ. Тий. Тэгэхээр ер нь бол иймэрхүү байдлаар бит хоёр ингээл тий нэрээ ер нь нэг тийм хувь тавилан. Одоо ч ингээс хувь тавилан ингээл яриул ямар ятгаатай юм бэ. Тэгээ ер нь хувь тавилан гэж бичигдсэн юм байд юм уу байдгүй юм. Гэл шууд ингээд тодорхой л нэг юм авах гэдэг шүү дээ. Тий. Хувь тавилан гэж бичигдсэн байдаг аа. Эсвэл ерөөсөө л байдаггүй. Тий. Ингээл нэгдэлтэй гарах. Ер нь тэгэж заагаад сургацсан юм дөө. Харин тийм бай. Нэг нь гарч ирээд байлгүй яад ингээ хэрэлдээл. Нөөдгөд баахгүйгээд бас хэрэлдээл хоорондоо. Тэгээд нөгөө хоёр хүний шин талд нэг өдгийнхэн талд нь орчихно. Тэгээд үзэл бодлоо би миний үзэл бодол гэж дарил. Тэгээд би үзэл бодол дээр бацхсдаг гэл. Би бол яг тэгэж л боддог. Би одоо яг ямар үзэл бодолтой хүн би одоо хүртэл би мэдгүй шүү дээ. Би яг либерал хүн юм уу? Эсвэл тийм ээ. Би айгу консерватив үзэлтэй хүн юм уу? Би айгу демократик хүн юм уу? Коммунист үзэлтэй юм уу? Аль аль нь байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр надад хаш яг тийм үзэлтэй хүн гэх юм бол байхгүй. Тий. Тэгээд надад ингээд бүр баг байхад айгу тэг шолд хамилон гэж шолд гэсэн. Тий. Айгу хамилон ингээд бөөрөнгийн айгу тийм үү? Тий. Тэгэхээр тийм хүн шууд муу хүнд би зүгээр өөрийн гэсэн үзэл бодол байхгүй. Тийм ховоо хийжсэн. Жижиг хөрөнгөтний үзэлтэй амар хэлдэг үстэй. Би 6 дугаар анги 7 дугаар анги багтаа. Жижиг хөрөнгөтний үзэлтэй гэж загнуул багш та. Тийм Оросууд бас зэрлэг шийддэг. Тийм тэгээд одоо ингээд бодоод байсан чинь мэдхгүй яг ямар үзэлтэй юу мэдхгүй. Зүгээр нэг ингээд юм ингээд савсаага дагуул дагах л байх л да. Тэгээд тэр мэдхгүй. Яаж тэр
итгэл үнэмшилтэй. Одоо тэр үеийн бас л кинонод одоо болд хэрэг хатагцсан багтагцсан. За. Тэр идеал тэр итгэл үнэмшилтэй тэгж ингээд үнжир зүтгүүл надад бахархмаар нэр шүү. Гэхдээ би тийм юм биш аа. Чадахгүй. Надад тийм юм байхгүй. Тэгэхээр би тэгдээгээд би Паул Гаршаг нэг би муу хүн гэж хэлэхгүй шүү дээ. Тэнэг хүн гэж хэлэхгүй шүү дээ. Харин ч бахархмаар дээ. Тэр яаж тэр итгэл үнэмшилтэй тийм бат үнж байж чадчихээн. Тэрнийхэд одоо амьдасаа зориулж чадчихээн те. Нүдэн амьдахтаа одоо тэгэл айгу бахархалтай гарал би дээ. Энэ хэргийн төлөө амьдасаа зориулдаг гэдэг хүчтэй байгаа. Нөхөр шүү дээ. Тий. Тэр талаас нь бол гоё байхгүй юу? Нэг юмд ингээд чин сэтгэлээсээ итгээд тэмүүлээд тий. Одоо би гэрүүлийнхэн төлөө зүтгэж өглөө гэх юм уу? Тэг яа. Одоо яа өөрийнхөө төлөө өөргөө сайхан жаргуулж байгаа өглөө гэж би тайвширч өгөх юм мэдэхгүй шүү дээ. Тий. Аюу хэцүү те. Харин тий. Тий. Тэгэхээр нэх учир зүггүй хуваа бодож амьдраад ахын чаашаа тий. Эсвэл одоо нэг хүн болгон тусалдаг нэг тийм одоо тийм бурхны дүр тоглоод яах юм тийм ээ. Тий. Тэгээ нэг хүн гэдэг юм нэг цаанаасаа өгсөн нэг тийм нэг юм өрөвдөх, хайрлах нэг тийм юмуд байна штэ. Тийм ээ. Тэрүүнийгээ тэгэл ер нь аль болох нь дагж явах хэрэгтэй юм гэж би бодож явдаг. Тэр бол ер нь надад ер нь байдаг. Тийм тэрнийг яагаад ингэж хүнд тийм мэдрэмж өгцөө тийм ээ. Баярлах, уурлах тийм ээ. Тийм хүнийг өрөвдөх тийм ээ. Тэр мэдрэмжүүд баггүй болчихвол ер нь нэг хүний мөн чанараас алга болчихж байгаа юм шиг надад яадаг. Гөлжиж байгаа шиг санагддаг. Тийм яг ингээд тийм би бас ингээд намайг ингээд хүмүүс чи ингээд амар амиа боддгоо. Тийм ингээд нөгөө нэг аминчаа амиа боддог гэх тэгэн гут. Тийм ээ гэж сүулдэ. Гүг за тэглээгээд би таны амьдралыг яаж хохироосон юм бэ? Амиа бодлоо гэд тий. Би аминчхан одоо аминчхан байлаа амиа бодлоо гэд та надаас болоод яг юугаар хохирсон юм? Хохироогүй. Тэгвэл тэгээд одоо чинь би таныг хохирооцсон болвол ингээл одоо үнэхээр би уучлалт гоох гэсэн. Би таныг санхүүгийн хувьд, эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн хувьд ер нь таны амьдралыг би амиа бодоод яаж хохироосон юм бэ гэхээр тийм хэцүү. Үгүй юу ч хохироо. Тэгэхээр одоо тэгээд би тэгвэл тэгээд одоо тэгээд би одоо ингээд төрлөхөөсөө ийм аминчхан юм байлгүй да одоо яа гэх хөвдөө гэхээр очисттай амар аминчхан. Тэгэл тэр хүнийхээр бол би тэгэл тэр хүмүүсийн төлөө зүтгээл ингээл одоо тэгэл улс төрд ороод тэгэл эсвэл тэр хүмүүсийн төлөө юм хийгээд л явах нь л дээ амиа бодохгүй гэдэг утгаараа. Тэгээ би яг сүүлийн үед харин ингээд надаас тэгж 2 3 ч ингээд чат бичээл чи юм уу би өстой ер нь чи аминчхан хүн л байгаал. Тийм тэгэхээр утгыг нь чадлс утгыг ингээд үзэхээр одоо олонний төлөөч гэдэг юм уу те ингээл нэг л тийм зүтгэл стайл юм байна л да тий. Тэгээ би үл зүгээр нөгөө бусдын оршихуу ингээ нөгөө нэг аминчхан байхдаа бусдын оршихуу руу халдаж бусдыг хохирохгүй юмсан. Тий гэдэг л тэр үл ингээ нөгөө бусдыг хохироож явбал тэр чинь амар юм баггүй юу. Тэрнээс биш одоо яах вэ тэгэл бусдыг хохироогаагүй ингээ аминчхан байвал хатдаг л. Тийм ээ тий. Тэгээд ер нь зөвхөн хоёлаа ингээд мөнхийн сэдвийн хүрээнд ингээд зочинтойж ярилцсан өөрсдөө ч ярилцах юм чинь юунуудаа сэдвүүдээ тэгэл дараа гаргаад явъя. Хүмүүс бас ингээд нөгөө айгүйх гой саналууд хэлдэг юм л шүү дээ. Энэ хүнтэй энэ сэдвээр яриа. Харин тийм байлээ. Тийм болохоор манайхан одоо комментээр тиймээ саналаа бичээрэй. Тий мөнхийн сэдв гэдэг том тойрог дотроо шүү дээ тий. Та хоёр ийм сэдвээр энэ хүнтэй яриач ийм сэдвээр яриач гэдэг. Сэдвээ өгсөн ч бас болно тий. За зөндөө удаа сууж буу халлаа. За дуусах байлаа. За дуусах. За удахгүй иргэд олцъя. За 4 баяртай.